Хай Дамран. Мөхтөл Кино цаашаа подкастын маань шинэ дугаар та бүхэнд хүрж байна. Тэгээд бүгдээрэд нь хичээлийн шинжилгээний дүргийа. Тэгээд өнөөдрийн маань подкастын маань сэдвүүд болохоор дандаа сургуультай холбоотой, хичээлтэй холбоотой Reddit story-нууд байгаа. Тэгээд түрүү 7 хоногт оруулж чадаагүй. Харин тий. Жохон завгүй байлаа. Тэгээд хүлээлгсэн бол уучлаарай. Тэгээд манай подкастыг маань ер нь бол хүлээж сонсдог сонсогч нартай маш их баярлалаа. Кадор мэрсэр хүмүүс тарахаас юу подкастыг сонсож байгаа гэдэлхээр битээр юу гэж хариулахаа мэдэхгүй байна. Ямар реакшн гаргахаа мэдэхгүй баярлалаа. Эцэн мэдрэмж тэмэр төрөлшөө. Тэгээд ямар ч гэсэн битээрийн подкастыг сонсож байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Тийм маш их баярлалаа. Миний ихний стори болохоор r/2hottakes гээд босоор ийм Reddit story уншдаг. Тэр subreddit-ийн юунаас авсан. Хүүхдийнхээ боловсролын талаар нөхөртөөгөө маргалдлаа гэдэг story байна. За хүү маань үнэхээр ухаантай. Өнөөдөр сургууль дээрээс нах үед багш нь хүүгийн маань дүнгийн талаар ярьсан. Түүний хэлснээр миний хүүгийн дүн гайхалтай жирийн 7 настай хүүхдүүдийн төвшнөөс давсан бөгөөд энэ тухай сургуулийнхаа зөвлөгчд мэдгдсэн. Тэгээ хүүг маань нэг анги алгасуулах талаар надад зөвлөхийг хүсжээ. Би тэр дайруудаа зөвшөөрмөр байсан ч нөхөртөөгөө ярилцах хэрэгтэй гэж хэлсэн. Би өөрөө багадаа нэг анги алгасан бөгөөд энэ нь надад илүү сайн сурлагын амжилт гаргахад ихээхэн тус болсон. Тиймээс энэ боломж хүүд минь ч мөн адил сайн нөлөөтэй гэж бодсон. Гэртээ ирээд хүүтэйгээ суугаад энэ санааг энэ нэг хүүдэд дурдсан. Мэдээж тэр ердөө 7 настай ийм шийдвэр гарах боломжгүй ч гэсэн алгасах хүн нь өөрөө болохоор санал бодлыг нь сонсомоор санагцсан. Хүү маань зөвшөөрч дуртай байна гэж хэлсэн. Би үнэхээр баяртай байсан. Хүүдээ хамгийн сайн боловсрол олохыг хүсдэг болохоор одоо яг тэр боломж ирсэн юм шиг санагцсан. Нөхөр гэртээ ирээд бид хамтдаа оройн хоол идэж хүүхдүүдэд унтуулчаад галтагоонд аяг угааж явахдаа энэ тухай ярьсан. Гэтэл нөхөр маань эсэргүүцсэн. Тэр хүүхдэд хит их дарамт өгөхийг хүсэхгүй байгаагаа хэлсэн. Энэ нь яг сайн байр суурь боловч бодит байдал дээрээс харуул энэ хүүд маань бараг нөлөөлөхгүй гэж би бодсон. Хүү маань бараг хичээл хийхгүй шахам мөртлөө дандаа үнэлгээ авч бүх даалгавраа төгсийдэг. Би түүнд хит их туслахгүй хичээдэгч огт туслахгүй гэсэн үг биш. Зүгээр л өөрөө биедээ суралцах чадвартай болоосоо гэж хүсдэг. Энэ бүхнийг нөхөртөө тайлбарласан ч тэр татгалцсан ивэр байсан. Бид баг зэрэг маргалцсны дараа тэр надад би зүгээр л түүнийг чам шиг болоосоо гэж хүсэхгүй байна гэж хэлсэн нь намайг үнэхээр уурлуулсан. Би юуг нь хэлж байна гэж асуухад тэр би чамд хайртай. Гэхдээ чи өчүүхэн өөсөвийг хүртэл хит дөвийлгэж заримдаа хүмүүст ч бас тэгж ханддаг. Тхийг л би хүсэхгүй байна гэж хэлсэн. Би үнэндээ тийм зан чанартай. Энэ зан сургуультай холбоотой юу гэвэл тийм тодорхой хэмжээгээр холбоотой. Гэхдээ энэ нь нэг анги алгаснаас болоод биш. Энэ бол миний төрөлхийн нэг хэсэг гэж боддог. Тиймээс би түүнд би ээж нь учраас хүүгийнхээ чадварыг мэднэ. Тэр одоо хийж байгаагаасаа хамаагүй илүүг хийж чаднаа гэж хэлсэн. Тэр тэгж чадах байх. Гэхдээ би аав нь учраас эцэстээ тэр дарамтанд автнаа гэдгийг мэдж байна гэж хариулсан. Энд би магадгүй буруу зүйл хийсэн баг. Би түүнд уучлаарай. Гэхдээ би чамаас илүү түүний сурлагын чадварыг мэднэ гэж хэлсэн. Тэр наадахаараа юу гэх гээд байгаа юм бэ гэж асуухт нь миний хэлэх гэсэн зүйл бол нөхөр маань хүүгийнхээ дүн сургуулийн үйл ажиллагааны талаар төдийлөн мэддэггүй явдал юм аа. Би түүнийг огтхонж хайнг хүүдээ анхаарал тавьдаггүй гэж хэлээгүй. Харин тэр ажил ихтэй гэртээ байсан ч бас ажилтдаг учраас хоёр хүүтэйгээ цаг бага өнгөрөөдгөө. Тэр зүгээр л за ойлголоо гэж хэлээд өрөөнд орчихсон. Одоо бичиж байх зуур тэр шүвшүрт орсон байна. Би энэ асуудлыг 24 цаг гаруй хугацаанд шийдмээр байна. Тэрнээс удаамааргүй. Яа. Ямар санагдсан? Ямар санагдчих вэ? Одоо тэгээд энэ аль нь гэхдээ уг амар зөв point хэлж байгаа юм шиг сонсогдлоо надад. Энэ чи анги алгасч илүү. Тэг би миний анги ч одоо нөгөө амар онц сураад алгасан тийм юм биш нөгөө ангаараа ингээд бүгдөө алгасдаг шүү дээ. Тийм алгасалт байхгүй юу? Түүнээс ганцаараа ингээд бусдаасаа илүү байгаа тийм алгассан алгасалт биш. Хэдгээр анги. Яагаад тэгж алгасуулдаг вэ? Би одоо ч ойлгохгүй шүү. Тэр 2004 онд сургуульд орсон хүүхдүүдэд тохиолдсон юм гэж би ойлгоод байдаг шүү. Нэгдүгээр ангид нь шууд сургангууд, хоёрдугаар ангийн алгасуулаад шууд 3 руу оруулаад. Яг манай үеийнхэн чинь бүгдээрээ тэгсэн.
Тэгээ тэр бас яг л нөгөө нэг юу одоо амар лаг сурдаг мурдгаас болоод алгасан юм биш тэгэл бөөнөрөө. Харин дээ. Тэгээ би бол яг нэгдүгээр ангид амар онцорлогтой юмс тэгээ. Тэрийг хооцдог тий. Гэхдээ би нэгдүгээр ангид амар байсан. Нэгдүгээр ангид ерөөсөн бүгдөө л 100 авдаг байсан шүү дээ. 100-аас доош дөнгөж байдаг хүүхдүүд байсан юм аа. Амар уу. Харин тэгээд яг нэг тийм асуудал байгаад идэг гэж би сүүлд бас нэг юмнуудаас уншиж ирсэн чинь одоо хүүхэд нь яг ингээд нэг их мэрэлтгүйгээр ингээд амар сайн үнэлгээ аваад идэг хүүхдүүд нөгөө ерөөсө сууж сурдгуу одоо хичээлээ ингээд сууж хийж сурдгуу тэгээ тэр нь ингээд дараа нь амьдралд нь айгүй их нөлөөлөд байдаг одоо дунд ангид ороод ахлах ангид ороод коллежд ороод их сургуульд ороод нөгөө хичээлийнх нь юу нь одоо difficulty нэмэгдэх тусам тэрийг нөгөө нэг сууж ингэж хийх чадвартай амар бага суралцдаг гэд. Тэгээд идэг гэсэн бас нэг юм уншижсэн. Тэгээ би бол тэрийг бол өөрийгөө харахад бол магадгүй яг тэгдэг байж магадгүй. Бага ангид би бол яг бага ангидаа бол ингээд ямар ч асуудалгүй just cruising through бага ангаа 5 хүртлээ тэгээ явцсан. Тэгээд тэгснэ тэрнээс хойшоо амар тийм burned out одоо тийм болоод гэх юм уу? Одоо нөгөө нэг дунд анги дээр одоо юу гэдэг чинь матсатай хангалттай сайн ойлгох болж мэлээд жоохон хоцрогдоод ирэнгууд тэнгууд тэрийг ингэж нөгөө яаж одоо нөхөө ингээд ерөөсөө ойлгож чадахгүй хүүхдтэй. Хичээл зүтгэл мэдэхгүй гэж. Хичээл зүтгэл одоо тэр нөгөө нэг юм суугаад яг ингээд тим юм ерөөсөө суугаагүй. Тэгээ тэрнээсээ болоод юу нилээн том болсон хойноо нилээн жоохон зовсон нөхцөл байдлууд бол надад ажиглагтаад байдаг. Харин эсэргээрээ нөгөө одоо энэ хүүхчийг жишээлбэл ингээд хитрхи сайн сураад анги алах суулчаар нөгөө нэг emotional maturity нөгөө нэг ангийнхныхаа нөгөө maturity-тэй яадгүй одоо тэнцдэггүй. Одоо юу гэдэг чинь энэ 7 хүүхдийг 9 хүүхдүүдтэй ингээд нэг ангид оруулчингууд тэр нөгөө нэг хүүхд болгоны нөгөө experience хийх ёстой тэр юмнуудыг ингээд хангалттай experience хийж чаддгүй дандаа нэг юм одоо жижигхэн одоо ангийнхнаасаа жоохон өдрөмж авдаг намхан гэл одоо тийм хөдөө байдлаар тэр нөгөө social амьдралд амар нөлөөлж эхлээд тэгэн гутаа нөгөө энэ аавынх нь яриад байгаа шиг юм pressure ингээд амар мэдрээд тэгээ тэндээс бас ингээд burned out болох боломжтой гэдэг яг энэ постны доор комментууд нь бол дандаа ер нь бол аавынх нь талд орсон комментнууд байсан. Тэгээд тэгтээ мэдгүй надаас нэг талаараа ингээд одоо ингээд ерөөсөө онц сурдаг хүүхд байгаа шүү дээ амар сайн. Тэгэнгүүт тэрийг нь ерөөсөө чаленж хийхгүй болохоор нэг бодлын ингээд нөгөө зүгээр яг тэгэл ерөөсөө сайжрахгүй гэх юм уу? Харин тийм яг тийм л мэдгүй яг ингээд амар хэцүү юм аа. Арай аль нь давуу талтай аль нь сөрөг талтай тийм болохоор айгу гаргахад айгу хэцүү сонголт байгаа гэсэн. Одоо яг бага ангид бол нөгөө нэг тэр ялгаа нэг амар мэдрэхгүй л хэвээр 7 хүүхд 9 хүүхд хоёрын ялгаа. Тэгэнгუთ тэр чинь нөгөө нэг өсөлтийн одоо шилжилтийн нас эхлэх үед болохоор амар хоцрогдсон мэдрэмж аваад тэгээд тэрнээсээ болоод юм өөртөө итгэх одоо нөгөө эрэгтэй хүүхэд чинь ингээд хоолой молоо өөрчлөгдөж эхлээд ангийнхных нь өөрчлөгчөд байхад өөрөө өөрчлөгдөв гэж тэгвэл амар нөлөөлнө шүү. Амар нөлөөлнө. Тэгээд лактууд нь амар өндөр болчихно. Махал урахгүй тэгэл хэцүү болоод сумны ус урахгүй тэгээд чи crash out штэ ер нь бол. Ер нь тэгээд энэ амар хэцүү. Гэтэ баг миний бодлоор магадгүй ингээд анги дэвшүүлэхгүйгээр оронд нь юм илүү сургалт янз бүрийн юмд явуулдаг ч юм уу. Одоо юу гэдэг чи нөгөө арай нэг тийм оюуны тоглоомд оруулдаг ч юм уу. Тэгээ шатрматрын тийм тоглоом тэмцээнд оруулдаг болгодог ч юм уу. Нэмэлт юм оруулж ирсэн магадгүй хамаагүй дээр ах. Тэгэд яг энэ ихнэрийг нэлээд шүүмжилсэн байсан. Яг ингээд яг энэ постыг ингээд бичиж байгаараа яг тэр нөгөө нөхрийнхөө ингээд юу чамайг шүүмжилсэн юмыг чи ингээд батлаад байна гэд хүн болгон яатсан. Би энийг 24 цагийн дотор би энэ асуудлыг шийдмээр байна гэд. Тэгээд яг эн чинь 24 цагийн дотор шийдэгдэх асуудал биш. Эн чинь ийм хүүхдэд чи ирээдүйн хувь заяаг яаж байгаа айгу том ийм шийдвэр байхад чи ингээд угаасаа чи ингээд өөрөө ингээд хүүхдээ алгасуулна гэд ингээд шийдвэр гаргацсан. Тэгэн гутаа ингээд худлаа ёс олгож нөхрөөсөө асуунгуудаа ингээд нөхөр чинь юу гэж хариулсан угаасаа чи энэ хүүхдээ ингээд
юу алгасуулнаа гэдэг ингээд шийдвэр гаргацсан болохоор энэ дээр чи ингэж бичих ямар хэрэг байгаа юм гэдэг ерөнхийдөө хүмүүс тэгцээс тэгээд нөхрөө ятгах гэж бичсэн юм шүү. Хүмүүс өөрийнхөө талаар гэж бодож магадгүй тэгсэн байж байгаа. Тийм тэгээд яг нөгөө би тэгтээ тэрэндээ нь бол нэг санаа нийлэхгүй. Яг нөгөө нэг анги алгаснаас ч юм уу нөгөө нэг хичээлээсээ болоод ингээд нэг юм лөө ингээд амар ингээд бүх юмний өөг хараад идэг. Тэр бол зүгээр цэвэр хувь хүний л юу бах. Одоо нөгөө perfectionist зүгээр хувь хүний өөрийнх нь л нөгөө зан чанар хичээл одоо тэрнээс ч нэг анги алгаснаас болоод нэг тийм болчихно гэж би бол нэг бодохгүй л. Гэтэ ер нь энэ эмхтэй юм буруу гэхэд бас амар хэцүү маа нөгөө юм муу юм бодож ингэж гарч ирж байгаа конфликт биш шүү дээ. Ингээд зүгээр ингээл хүүхдийнхээ сайн сайхны төлөө байл тэгэл ингээл ер нь өөрийнхөө би мэдж байгаа чадж байгаа хамгийн зөв сонголтоо хийх гээл. Тэг яг хоо жоохон угаасаа юм жоохон түргэн зантай. Төвчээр муутай хүн байна. Тэгээ угаасаа тэрийг нөхөн мэддэг ч юм байна. Тэгэл ер нь өөрөө барыг жоохон мэддэг юм шүү. Би мэддэг мөртлөө ингээд ажиллаж чаддаггүй юм уу тэрэн дээр ингээд тий 100% сэлхүүр шооддаг. Тэг яг хоо тэгээ угаасаа нөхөр нь бол угаасаа одоо гэр бүлийн авч одоо өөрөө ажиллахгүй юм шиг сонсогдож штэ хүүхдээ ард юм шиг сонсогдоо надад. Тэр тохиолдолд тэгснээ нөхрийгөө чи хүүхдүүдэд цаг зав зарцуулдгүй чи мэдэхгүй би илүү мэддэг гэх юм жоохон шудраг бус санагдлаа жоохон. Тэр бол ингээд нөгөө хүн нь хамаг ямар дуртай да мэдээж хүүхдтэйгээ цаг хугацаа өнгөрүүлэхийг хүсэж байгаа штэ. Тэгээд гэр бүлээ авч явахын тулд тэр чинь нэгэл цагаа өөрийнхөө цагийг тэр хүүхдтэйгээ зарцуулж болох цагаа ажилдаа зарцуулж байгаа. Тэгээд тийм багт нь амар одоо буруутгаад ингээд сонголт байсан юм шиг буруутгахаар жоохон амар онцгүй маа. Тийм. Тэг хэлсэн нь бас надад тэр нь л амар таалагдаагүй ер нь бол. Тэг тийм үзэл бодол өөр ээж болно. Тэгтээ амар тийм энэ зүгээр сэтгэлтэй ингээд нэг тээж явдаг юм аа. Ингээд нэг боломж гаргах. Харин тэр нь жоохон petty санагдлаа. Тийм нэг өвтгий гэж өвтгөж байгаа юм шиг. Харин тийм нэг ингээд хүлээжсэн юм шиг жоохон надад тэгс нэгцсэн. Тэгээд энэ миний баг нэлээд удаан хугацаанд уншсан хамгийн баг юм нюанстай гэдэг айл-айлыг нь харж болохоор Reddit stories бас тэгээд сонирхолтой санагдаад. Тэгээ одоо Монголд тэгж анги алгасуулдаг юм хിവэрэ байд юм болов яа гэм бол. Тэр чинь ер нь ингээд одоо энэ анги дотроо энэ хүүхэд бүр амар сойлоо. Дан дээдлийн анги руу н оруулах гэдэг юм ер нь байд юм уу? Харин би л ерөн царны хүмүүс нэг сайн мэдэхгүй юм. Тийм хэрвээ тохиолдол байдаг бол доор комментэн дээр бичээрэй. Харин хувийн сургууль мургуулаараа өөр өгдөг гэж боддог. Улсын сургууль магадгүй хэцүү байдаг гэж магадгүй л мэддэг юм да. Бид нар бол яг нөгөө нэг бүр яг юм үеэрээ алгасцсан болохоор нэг тийм юу тэр нөгөө нэг 11 жил болохгоо тэгж алгасуулаадсэн юм болоо. Айс бол тэгэхэд 11 жил болцсон байлоо. Би ихтэй яхаж юм надад 4-р ангид би бас алгасан юм санагдах юм. Амарсан. Тийм юм гэж яхаа байхгүй зү. Би бол яг 2-оо л алгасан. 2 тэгээд 4-2-ыг алгасан гэдэг юм аа. Тэгэхгүй би ягаад ч юм 2 удаа алгасан юм шиг мэдрэмж төрөх юм. Тэгэхээр ч нас ч юу лээ. Үгүй ч юм уу. Би ч 11-ээр төгслөө 12-оор төгслөө. Би 11-ээр төгссөн. Тэгэхээр 16-таас ахгүй юу? Гэтэ 18-тай байх хэрэгтэй л үү? Ер нь бол яг ном журмаараа 12 жил явуулна юм л ах хэвээр. Тэгэхдээ бид нарт 11 жил явах хэвээр жаад 10 жил явсан гэсэн үг шүү дээ, тий? Тийм. За 10 жил явсан юм байна уу? Тийм. Тэгвэл альсвал тэр нөгөө нэг тэр жил дүнгэж 11 болох гэж байгаад тэгээд нэг юм логистик дээр алдаж малдаа ч юм уу тэгээд бүгдээр ингэн алгасуулсан юм байна. Гэхдээ би Монголын боловсролын системд бол гайхгүй нэр. Бид нарын үед харин цайгүй яг аав ээж нарын үед бүр амар байсан юм шиг л шүү дээ. Нэгдүгээр ингээд ороод Монгол чиг гээл. Тэгэнгүүтээ гинт крил гээл. Тэгэхээр гинт орс гээл амар тэгээ солиоддаг. Тэснэ гинт за болгож болгоод байсан. Монгол бичиг гээл амар тэгжсэн гэдэг тэг сонсчихсан байна. Яг дээдлийн аав ээж нарын үед дээр. Тэгээд хэрвээ сонсож байгаа хүн алгасан бол тэгээ ямар туршлага хуваалцаараа ерөнхийдөө энэ хоёрын одоо аль нь одоо өөрийнхөө зөв сонсогч байна. Тэгээд чиний хувьд одоо ямар байсан бэ гэдгээ доор комментэн дээр хуваалцаарай. Миний ихний story r/am I overreacting-аас авсан заяа. За. Багш бидний сарын тэмдгийг бүртгэж байгаа нь санаа зовох зүйл мөн үү? За, нөхцөл байдлаа тайлбарлавал
Би 16 настай охин бөгөөд саяхан эрэхтэй биеийн тамирын багш маань октын сарын тэмдэг ирэх хугацааг бүртгэдэг болохыг олж мэдсэн юм аа. Би ахлах ангид энэ жилээс явж эхэлсэн. Саяхан шин сургууль шилжиж ирсэн. Шилжиж ирэхэд ангийнхан маань болон ихэнх их жогтууд надад эрэхтэй биеийн тамирын багш сурагчдын дэргэд сонин зан гаргадаг гэж анхааруулсан. Багш надад ямар нэг юм хэлэх ч юм уу, ер нь зохисгүй үйлдэл хийгээгүй болохоор эхэндээ би энэнд нэг их анхаарал хандуулаагүй. Заримдаа түүний зан араншин баг зэрэг хачирхалтай байсан ч бүр санаа зовхоор зүйл гарч ирээгүй байлаа. Саяхны хүртэл. Нөхцөл байдал юм. Миний сарын тэмдэг маш тогтмол бус. Заримдаа 3 сар ирэхгүй, заримдаа 1 сард 2 удаа ирдэг. Энэ нь хэвийн бус гэдгийг би мэднэ. Бүх зүйл зүгээр эсхийг шалгуулахаар эмчит тус зүүж байгаа. Сарын тэмдэг ирэхэд ихэвчлэн өвдөлттэй хүнд ирдэг. Заримдаа дотор муухаарч бөөлждөг тул биеийн тамирын болон бусад спортод оролцож чаддаггүй. Энэ сард надад 2 удаа сарын тэмдэг ирсэн. Эхний удаа би багштай тухайн өдөр хичээл сууж чадахгүй гэж хэлэхэд тэр ойлгосон бололтой байсан. Гэвч 2 дахь удаага сарын тэмдэг ирэхэд нь би дахин хэлэхэд тэр үүнийг боломжгүй гэж хэлсэн. Тэр үүнийг зүгээр шалтгаан гэж хэлээд миний өмнөх сарын тэмдэг ирсэн өдрийг бичиж авсан болохоор мэдж байгаа гэж тайлбарсан. Би гайхсан ч ихэндээ түүнийг өөрийгөө буруу ойлгуулсан байх гэж бодоод тоогоогүй. Дараа нь би өөрийнхөө тогтмол бус мөчлөгийг дурдаж тайлбарлахыг хичээхэд тэр баг зэрэг ойлгосон бололтой байсан. Гэсэн хэдий ч би түрүүн буруу сонсоогүй гэдэгтээ итгэлтэй байхын хүссэн тул түүнд та үнэхээр бидний сарын тэмдгийг тэмдэглэж авд юм уу гэж тоглоомоор асуухад хариулт нь намайг гайхшруулсан. Тэр тийм гэж хэлээд энэ нь сурагчид үннээ хэлж байна уу эсвэл зүгээр л шалтгаан хэлж байна уу гэдгийг мэдхэд тусалдаг гэж хэлсэн. Үүнийг сонсоод надад их эвгүй эргэлзээтэй мэдрэмж төрсөн. Энэ хэвийн зүйл үү? Би хувийн сургуулиас ирсэн болохоор иймэрхүү зүйл улсын сургууль болдог эсэхийг сайн мэдэхгүй байна. Магадгүй би хитрхи их сэтгэл хөдлөлтөд хандаж байгаах. Гэтэ энэ нь надад зохисгүй санагдаж байна. Та нар юу гэж бодож байна? Би энэ тал дээр хитрхийг санаа зовоод байна уу? Эсвэл санаа зовох нь зөв үү? Нэмэлтээр нэг юм бичсэн байна тэрийг оруулж. Өмнө нь дуртаагүй нэг зүйлийг тодруулах гэсэн юм. Түүний тухай надад таагүй мэдрэмж төрсөн нь зөвхөн цуу ярианаас болоогүй. Энэ хичээлийн жилийн туршид би өөрөө түүний зарим үйлдэлээс болж таагүй мэдрэмж авсан. Жишээ нь тэр шин дасгал тайлбарлахдаа үргэлж охтыг сонгож үзүүлдэг. Ангийн ихэнх нь охид байдаг нь үнэн, гэхдээ эрэгтэй хүүхэд бас сонгож болно шүү дээ. Гүйх зэрэг үйл ажиллагааны үеэр тэр бидний хэлбэр техникийг шалгахтай холбоогүйгээр охтын цээж өвзөг рүү ширтэж байхыг нь би харсан. Үүнээс гадна охин хүүхэд түнтэй ярихаар ойртоход тэр үргэлж бидний мөр эсвэл гарт зөвшөөрлгүйгээр шаардлагагүйгээр хүрдэг. Хин нэгэнд хүрэхийн өмнө зөвшөөрөл авах нь тийм ч хэцүү биш дээ. Тэг жоохон ийм ихтэй фин тамирын багш нар байдаг л та. Би ихтэй ингээд энийг уншаад жоохон яг 100% ингээд одоо энэ охины талд орох амар хэцүү. Ягаад гэвэл би нөх амар их тийг шалтгаан ашигладаг. Харин би бас яг охтуудын тэгдийг мэддэг болохоор тэгэл хотлоо яриад ирээгүй байсан ч гэсэн юм ирсэн байгаа. Тэгэл баг шалгалт нэг тийм шалгалтын цаашийн одоо нэг тийм мэдгүй нэг тийм хөдөлгөөн ихтэй тийм өдөр байдаг шүү дээ. Тийм өдөр ингээ зүгээр суух гал тэгэлждэг. Тийм тэгсэн мөртлөө ингээ яг эрцэн өдрүүдтэй болохоор зүгээр гүчүүхэд юм даа. Тэр ормоор өдөр ордгоо те. Тийм яг уу тэр нөгөө сүүлийн нэмэлт мэдээлэл байгаа байсан бол тэмдэглэж байгаа нь weird амар сонин I don't like it but like гэхдээ нөгөө өөрийнх нь одоо ажлынх нь одоо бас нэг юм даа гэж бодож болохоор тэгэн гут нөгөө сүүлийнх нь нэмэлт мэдээлэл нь орж ирээд угаасаа энэ үний дүрийг нь character гэдэр чигт ингээд бодоолгочих болно. Би нэмрийн багш нар тэгэл анх гэхдээ хэлж сурах жоох эвгүй л юм л. Яг нөгөө өөрөө надад өөртөө амар шинэ байгаа штэ. Тэгээ тэрийг хүнтэй угаасаа ярилцахгүй штэ. За магадгүй найзуудтайгаа тэгэл тэгжээтэл өөр эрэгтэй хүнд бол хэлэх чинь сонирн боловч байгаа байхгүй. Тэгээд ингээд эрэгтэй би нэмрийн багштай ингээд юм биний сарын тэмдэг ирсэн. Тэгээд ингээд юм хэлэх амар юу. Тэгтээ ингээд нэг хилээд хэлчихээрээ тэгээд сурчдаг нөгөө угаасаа нөгөөдөл чинь болохоор нөгөө эрэгтэй хүмүүс болохоор бас нөгөө тийм юм сонсгоо бирдэг. Харин амар юуцээ тэгээд шууд миний юм гэдэг тэгээд явцдаг болохоор тэгээд нөгөө тэрийг ингээд ашиглаад сурчихгүй юу. Тэгээд би нэмрийн багштайгаа нэг тийм иймэрхүү бүр ингээд эвгүй
юм бол experience хийж үзээгүй. Эрэхтэй дандаа багш нартай байсан. Тэгтээ нөгөө ингээд ахлагын сургуульд ороод бас нөгөө ингээд ийм шалтгаан малтаг ашиглаж штэ. Тэр биеийн тамирын багш ингэдэгс юм ингээд яг чөлөө бүрэн өгдөг. Нэг тийм янз бүрийн репорт хийж иргээд ямар нэгэн спортын талаар репорт хийж иргээд тэгээд тэгэхээр ерөнхийдөө нэг чөлөө аваад байгаа юм шиг үгүй юм шиг болчтой. Бараг хичээлдээ суугаад нэг гүйцэн бараг. Тэгээд тэр цаг дотроо дуусчихсан. Тэгэхээр бас ингээд иймэрхүү тохиолдолд ингээд бараг ингэж амар сарын тэмдгийн нэгнгүү тэмдэглээл чи яг яасан юм ч ирсэн юм уу гэж яхахын оронд зүгээр ингээд чөлөө авч байгаа бол бараг шийтгээд тэгээд орхичвол чөлөө авах нь багасч магадгүй юм шиг санагдсан нэг тактик гэх юм. Тэгээ угаасаа хүмүүс коммент дээр янз янз лээ. Зарим нь бол угаасаа энэ дээр амар буруу байна. Наач амар зохисгүй байна те. Наад энэ нэг эмэгтэй багш тэгээвчсэн байхгүй юу? Эмэгтэй багш хүнийхээ өмнөөс хэлье. Наад багшийнхаа талаар шууд сургуулийн захиргаанд эсвэл дүүргийнхаа захиргаанд хэлгээд. Тэгэхээр ингээд тийм амар бас том хэмжээний асуудал байх боломжтой. Монголд л үгүй л ах л та. Монголд бол тэгэл тоохгүй л. Хувийн сургууль биш бол. Нөгөө би 10 жилдээ бас ерөөс биеийн тамирт ордгоо. Тэгээ нөгөө манай гэрээхийн эмч болохоор худлаа акт гаргалцдаг. Тэгээ хөлний асуудалтай. Би боорны асуудалтай. Тэгээ улирлын туршид ерөөсөө би тамирт орохгүй. Тэгээ дээр нөгөө ангидаа суугаад үлдэнгуут нөгөө нэг сарын тэмдэг нь ирцэг гэсэн октоодтай үлддэг. Тэгээд тэдний дундах тэр хов бацалт бол next level хов бацалтыг тэр анги дотор явагдаж байгаа. Тэгээ гоо тэгээ би нөгөөдөлт нь бол улаан цай оролцохгүй тэгээ гот тэгээ сосоо суугаад. Тий. Бихтэй ерсэн нөгөө нэг чиний дуртай хичээл юу гэхээр биеийн тамир гэдэг хүмүүс ерсэн ойлгодог байсан шүү дээ. Тэр чинь айгу тодорхой төрлийн хүмүүс байдаг. Ерсэн ингээд тийм олон хичээл дундаас биеийн тамир гэдэг. Яг ингээд одоо болохоор жоохон харамсдаг нөгөө биеийн тамир хичээлдээ идэвхтэй оролцоогүй дээ. Амар нөгөө хөдөлгөөн амар тутмаг гэдгийг одоо яг мэдэрч эхэлж байгаа байхгүй нөгөө би насан дээр харин бүр нэрээ нэг хөдөлгөөн хийгээд ингээд зөв зуршил бий болгочихгүй явдаа гэж одоо ингээд амар харамсдаг. Ямар ч тач гэхдээ энэ охины тохиолдол дээр бол ер нь ээж аавдаа хэлэх нь бол нэгдүгээрт магадгүй зүг баг. Эсвэл амар итгэдэг багштай хэлэх ч юм уу те. Эмэгтэй багштай ч юм уу тийм сургалтын менежер энэ хүмүүс байдаг шүү дээ. Тиймэрхүү хүмүүст ер нь зүгээр нэг дуулгачаад бол зүгээр л гэж бодсон. Тэгээ ер нь тэгээд үнэхээр өвддөг бол тохиолдолд өвдөд ингээд үнэхээр хэцүү байдаг. Тэгээд ингээд ийм энэ охины чинь нөгөө кейс нас жоохон онцгойгаад байгаа шүү дээ. Энэ сард нөгөө 2 моёр ирдэг. Эсвэл ирэхгүй амрууд тэгээд тэр мэрийг баг ингээд биеийн тамирын багшаасаа шууд ингээд чөлөө авахгүйгээр одоо систем нь магадгүй өөрчлөгдөөд биений мэрэгчмал ихтэй сургуулийн сувилагчаас чөлөө аваад тэгээ тэрийгэ биеийн тамирын багштай үзүүлдэг ч юм уу. Нэг тийм арай өөр юм тийм системтэй болох нь арай дээр ч юм уу гэж бодогдсон. Энийг уншиж байхад тэг хүмүүсээс ер нь бас тиймэрхүү юм зүйлсэн мэл. Тэгээд тэр охтуудын тэр юу руу ширтдэг болж байгаа юм. Тийм. Угаасаа нэг хаа газар нэг юм creepy ихтэй багш нар байж лээдэг л та. Тэгээд ингээд ерөөсөө яаж ч болохгүй юу? Яаж ч болохгүй. Тэгээд ингээд нөгөө нэг янз бүрийн үнсгэлжин ингээм бичлэг хийж аваа хадгалж бодгалцсан. Тэгээд хөврүүд хүмүүс би илүүцтэй юм яа. I don't want to make allegations. Тэгээд нөгөө нэг тэр үнсгэлжингийнхээ охтуудынхаа одоо хийх үйлчлүүдийн цээжилсэн. Тэр бичлэгээ давтан үзээд. Одоо ингээд одоо тэр тийг нь одоо ингээд бид нарт үзүүлж үзүүлээ. Тиймэрхүү хүмүүс бас байсан. Үнсгэлжин гэсэн чинь нэг юм амар сонирхолтой. Манай ингээд 11 дэх банк бисаха тэгээл тэгсэн чинь нэг тиймэрхүү юм болж байгаа байхгүй юу? Тэгэл пар Victoria's Secret юм болоо. Ямар амар юм бэ? Өөр ингээд literally бараг дотор хувцастай галхаа заяа. Бүр ингээд амар эвгүй ингээд зургнууд ингээд байгаа байхгүй юу? Стил яг ийм зургнууд. Тэгээд тэгэнгүүт яг ингээд нөгөө нэг тэнд нь ингээд зүгээр юм бараг чимэглэл тайсан дээр нь ингээд чимэглэл болоод ингээд зогсож байгаа юм бандерын төрөөс ахгүй ингээд юм костюм шиг юм юмтай. Тэгээд тэд нар нь ингээд зүгээр бараг ингээд хараад ингээд амаа мана гэдэг яг тийм зургнууд заяа.
Яг ингээд бараг ингээд нөгөө картууны ингээд юунд нөгөө нүдэн гарч ирээд хэлээд шиг бараг тийм зураг морогноо заяа. Амар чмээрээсаа. Тэгээ тэр чинь ингээд зөвхөн ингээд сурагчдын донд болж байгаа юм биш. Багш нар байгаа, аав ээж ингээд настай хүмүүс одоо юу гэдэг чинь тэгээ хүмүүс бас байгаа. Хүүхдүүд ингээд жоох хүүхдүүд л байгаа. Тэгээ бүр ингээд бараг л нэрэнгээс юм дотор буцтай ингээд болоход байгаа. Тэрийг ингээд whose idea was that гэж л амар боддгийг тэр одоо ингээд бодохоор. Тийм. Гэтэ уусаа яг тэр ахлахангийн тэр урлагийн үзлэг тийм хөдөөнүүд айгүй юм risky болдог те яг ялцчихгүй гэдэг нэг юм дандаа гэд бараг л нөгөө нэг ер нь амар хурдан том болох хүсэлтэй байдаг шүү дээ яг нөгөө. Тэрнээс болоод яг тийм үзүүлж байгаа сэдв мэдвэн дандаа юм амар сүртэй сэдв мэдвтэй тийм. Ер нь бид нар ингэх хэрэг байна уу гэмээр юмнууд л хийгээл. Бодвол нөгөө сонсож үзэж байгаа юмнуудаа л дураагаал тэгж байгаа л хэл та. Тэгээд яг арай амар тохиромжгүйсэн тэрийг одоо бодохоор. Тэгээд тэгэнгүүтийн нэг байсан эрэгтэй багш нар бас юу гэж бодгцсан бол таа гэж бодчихно. Амар юу. Би сарын тэмдэг гиснээс тэр нөгөө нэг юм mandatory үзлэг болдог байсан шүү дээ. Тэр бүр амар. What the fuck was that? Тэр бүр ингээд би одоо хүртэл ингээд was that really гэж боддоо. Тэр ингээд үзээд идэв шүү дээ. Тэр надад ингээд тийм юм тохиолцсон гэхээр бүрийг зүуд шиг санагддаг. Аха. Тэр бүр амар сонирн байсан. Тийм. Ингээл би одоо жишээлбэл эрэгтэй байж тэр нь ороход надад амар uncomfortable мэдрэмж төрчихсөн байхгүй. Тэнгууд охтуудад бол бүр ямар байсан юм бол. Бүр тэн дээр ингээд бүр амар literally бүр яг ингээд нэг эрэгтэй юм залуу юм чинь I'm pretty sure he had a boner. What the fuck? Okay. За. Бүр амар заяа. Team story бас байна. Бид нар чинь баг амар жоохон 7 дугаар анги заяа. Бүр амар жоохон байгаас тээ. За maybe 8 дугаар анги заяа. Би яг сайн санахгүй байна. Гэхдээ нэг юм манай ангийн нэг арай нэг жоохон өсөглөн охтууд байдэн штэ арай хурдан ингээд хүн томорсон ч гэх юм уу. Арай өндөрч байд юм уу. Тийм охин яг миний урталт ингээ үзүүлсэн байхгүй юу. Тэгээд гисэн чинь нэг юм эрэгтэй арай нэг юм ахлах юм чи арай жоохон настай юм ч байгаа заяа. Тэгээд гисэн чинь нөгөө нэг эрэгтэй нэг арай залуу юм ч байгаа заяа. Оюутан барь марг. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг юу юм чинь настай юм чинь тэр нөгөө залуу юм чихаа нуруунд дээр зөхиод за чи гараад хэдэн минут болчоод ир гэд ингээ гаргацсан. Тэгээ нөгөөт нь ингээ бүр юм амар ингээ тийм царайн сонирн болцсон ингээд ийм жоохон ийм нэг тийм улааж мулаагаад нэг амар ийм эвгүй байдал орцсон тийм царайтай ингээд гараа явсахгүй. Тэгээд би ингээд тухайн үедээ нийхэн бодоогүй ингээд яжгаад эргээл яг ингээд тэгтээ тухайн үедээ ойлгосон. Яг тэр өдрөө бол ойлгосон. Гэтэ ингээд яг шууд ойлгоогүй ингээд нэг хэсэг минутын дараа oh shit гэдэг яг тэгж бодогдсон. Тэгээд ингээд яг амар сонирн байсаахгүй тэр vibe тэр охин тэр хоёр юмч тэгээ яг тэр нэг би арталтан зогсож байгаа тэр нэг vibe нэг амар сонирмсахгүй. Ийм чимээгүй нэг тийм нэг юм тэр нэг залуу чинь нэг амар юм сонин сандралтай. Тэгээд нэг амар сонирмсан. Тэгэл ингээд what is happening ингээд амар. Тэгээ ингээд бид нар чинь ингээд literally naked зогсож байгаа шүү дээ. Тийм. Бүр ингээд амар сонин санагддаг надад. Магадгүй яг зүгээр дотор уцтайгаад байсан баг. Гэтэ дээгүүр бол нүцгэнээс юм санагдаад надад. Тийм. Гэтэ ер нь ингээд амар байгаас тээ. Тэр одоо хүртэл явагдаж байгаа бол комент чинь. Харин тийм. Одоо арай болсон байлгүй дээ. Найрамдалд очсон чинь заяа. Найрамдал нэг ангаараа ингээд очдог юм болсохгүй. Тэгээд гисэн чинь охтууд хүүхдэрийн салгаал оруулж байгаа л да. Охтуудын нэг өрөөнд ороод за бүгдөө нүдэн байна гэл. За бүгдөө цамцаад дэшээс. Хүүхнийх нь хэмжээг шалгана гэдэг. Гэтэ эмэгтэй эмчээсэн л да. Нэг тийм одоо биеийнх нь хөгжил нь хэв юм байна уу гэж харж байгаа юм болов уу гэж би ойлгосон тухай үед. Тэгэл what the fuck гэж өнгөрч байгаа юм чинь. Тэгэл тэг яах вэ? Мөр ингээд амар abnormal ер нь мэдгүй. Ийм байх хэвээр баг та. Мэдгүй хараа одоо болсон байлгүй дээ hopefully. Магадгүй ингээд зүгээр ингээд нэг бүрчлэн ганцаараа болж болдгоо юм бах та ингээд цаг хэмнэх гээд бүгдийн нэг өрөөнд оруулчаа тэгээд бүгдийн зүгтээ тэгдэг ахalta тийм. Яа амар сэтгэв орчоо. Сургууль гэдгсэн чинь яа nightmare. Тэгтээ бол амар
юу өсвөр насаа өнгөрөөцөн дөө амар баярлалтай шүү дээ. Аха. Үнэхээр Fucking sucks. хамгийн их амьдрал үздэг үе юм шиг санагдаж байна. Одоо бүр ингээд бүх юмд ингээд одоо exposed болж байгаа гэх юм уу? Байж болох бүх юмд. Сайнтай муутай бүх юмд яаж байгаа. Амар их юм үзсэн сан. Амжилт хүсье та. Одоо хүртэл тэрийг Амар муухай тэгж л. сургуультайгаа хүмүүстэй. Одоо хүртэл тэрийг процессыг явж байна гэж. За миний хоёр дахь story r/am I overreacting-аас авсан. Найз залууга би сэжиглэж байна гэж. Юу байгаа. Өөр аккаунтаар бичлээ. Найз залууга сүүлийн үед би сэжиглэж байгаа. Би 24 настай эмэгтэй бөгөөд өгөгдлийн шинжлэх ухаанаар магистрт сурж байгаа. Миний хувьд бол энэ нэлээд хүнд мэргэжил шиг санагддаг. Би хичээнгүй суралцдаг, сайн дуу авахын тулд үргэлж хичээж ирсэн. Магистрт сайн сурвал докторийн зэрэгт тэтгэлэг авах боломжтой. Гэтэл сүүлийн үед найз залуу Liam 26 настай эрэгтэй сэжиглэж эхэлсэн. Бид 5 жил үерхэж байгаа. Бид коллежид танилцсан. Liam цаашаа сурах сонирхолгүй, бизнес хийхийг хүсдэг. Гэхдээ миний хувьд сурлага ямар чухал болохыг мэддэг. Бүх зүйл хэдэн сарын өмнөөс эхэлсэн. Би асуудалгүй цагтаас ирдэг хүн. Midterm маань болж байлаа. Харин тэр өдөр 15 минут хоцорч ирсэн. Сэрүүлгээ зөв тавьсан гэдэгтээ итгэлтэй байсан. Би өмнө хизээж ийм алдаа гаргаж байгаагүй. Тэр өдөр ямар нэгэн асуудалтай яг гараагүй л те. Удалгүй би хийж байсан тайлангаа алдсан. Энэ талаар би өдөртөгчаасаа ихээхэн шүүмжлэл хүртсэн. Анхандаа би өөрөө хажигсан гэж бодсон. Гэтэл тэр тайлан Liam-ийн орны дэрэгдэх шүүгнээс гарч ирсэн. Би түүнээс асуухад чи өөрөө тэнд тавьчихсан байх гэж шалтгаалсан. Гэтэл би түүний талын шүүгийг зөвхөн цэвэрлэгээ хийхдээ л онгойлгодог. Дараа нь нэг удаа Liam миний чухал илтгэлийн өмнөх өдөр гэр бүлийн оройн зоог зохион байгуулсан. Тэр миний шалгалт болон чухал илтгэлтэй үед саад хийж болохгүй мэддэг. Би түүнд уурсан. Тэр намайг дэндүү хуваа хичээсэн. Зөвхөн хичээлдээ анхаарад түүнд хизээч цаг гаргадаггүй гэж хэлсэн. Миний шалгалт, илтгэл төсөл бүрийн өмнөхөн томоохон зүйл төлөвлөждөг. Нэг удаа би компьютертэй код бичиж хадгалсан. Харин дараа нь тэр код алдаатай болсон. Би янзлтал хин нэгэн санаатаагаар өөрчилсөн юм шиг байсан. Liam хаяа миний компьютерийг хэрэглэдэг. Учир нь түүний хуучин миний хэлээ урдан. Өчигдөр шөнө болсон явдал миний сэжийг бүр баталсан. Би 6 сар бичсэн тайлангаа өдөртөгчдөө үзүүлэх ихний үйлбэр болгон өнөөдөр өгөх ёстой байсан. Би унтахдаа компьютерийн асаалтаа үлдээдэг бөгөөд компьютер маань өөрөө түгжигддэг. Шүнс эртэл Liam миний компьютер дээр ямар нэгэн зүйл хийж байсан. Би юу хийж байгааг нь асуухад би порно үзэж байсан гэж. Маш тэнэг үнэмшилгүй хариулт. Тэгээд юу болсон гэж миний бүх тайлан устсан байсан. Бүр Google Drive-д хадгалсан нөөц үйлбэр хүртэл. Аз болоход би үүнийг iCloud болон flash disk-нд бас хадгалсан байсан. Гэсэн ч тэр санаатаагаар устгасан юм шиг санагдаад байна. Яагаад гэдгийг нь би ойлгохгүй байна. Би түүнээс энэ талаар тулгаан асуувал тэр маш их уурлаж намайг нотлохоогүйгээр буруутгаж байна. Бас чи миний гэрт амьдарч байгаа учраас би чиний эд зүйлсийг ашиглах хэрэгтэй гэж хэлсэн. Би өөрийгөө хитрхи параноид болж харилцаагаа эвдэж байна уу? Эсвэл тэр үнэхээр миний сурлагыг зориуд дээр сүйтгэх гээд байна уу гэдэгтээ санаа зовж байна. Амир угаасаа яг ингээд яг зүгээр юунаас нь тэгэл гараад ирвэл ингээ хайгаад байсан юу тайлна нь ингээл хажуудлынхын шүүгнээс гараад ирвэл тэгэл угаас бат үстэй. Харин тий бат байлгүй дээ. Тэгээд ялангуяа ингээд өөрөө ингээд энэ залуу нэг тийм ерөөсөө юм ярьдгүй хүн биш байгаа байхгүй. Ингээд ер нь гомдолдог байгаа байхгүй. Чи ингээд анхаарал тавьдгүй, надад анхаарал тавьдгүй чи ингээд яадаг гэдэг угаасаа гомдлоод байдаг. Тэгээд энэ эмгтэй ингээд яагаад ингээд амир эргэлзээд байгаад би ингээд үнэхээр юм хүний сайхан сэтгэлтэй байгаа байхгүй. Тэгэхээр арайчтай би ийм хүнтэй ингээд 5 жил байсан байгаагүй байлгүйтэй гэдэг юмдаа л ингэж байгаа гэж би одоо. Нөгөө нэг тэрийг хүлэн зөвшөөрч нөгөө өөрийнх нь бас юм юу унах гэдэг байна тийм. Тэгэхээр тэгхгүйгээд би тийм тэнэг хүн биш штэ гэдгээс бодчих юм. За мэдгүй ямар ч тач би бүр нэрээ наачин бүр амар уур хүрэж байна. Бүр амар их ажил штэ. Бүр нэрээ үнэхээр би бол тэгэл уйлал сун нэр ингэсэн юм алдчихвол. Тэгэл нөгөө яг мастер интер сураад нөгөө юу интер thesis интер бичиж үзээгүй л дээ. Зүгээр хамт амьдардаг нөгөө roommate ихч маань ингээл амар ажиллаад бичдэг усахгүй юу. Тэгэл хараад би бүр амар өрөвдөж байгаа юм чаа. Яа тэгэл бүр үнэхээр ямар их ажил байдгийг бүр амар сайн ойлгодог. Тэгээд
Тэгээ тимийг ингээд алдчихна гэж бодохоор бүр ерөөсөө бүр ёо амар ямар азар тэр юундаа дахиад хадгалсан байсан клауд хадгалсан. Тэгээгүйсэн бол тэгэл тэгж хитэн сарын ажил байгаа шүү. Ёо. Тэгээд ер нь бол ийм хөтөө яг комент дээр нь ингээд тайлбарлсан мэл. Наад хүн чинь ингээд нарциссист юм байна. Ингээд өөрт нь л ингээд анхаарал хандуулахгүй бол ингээд бүр яг ингээд өвчгээд байдаг. Тэгээд ингээд манипуляц хийгээд байдаг. Тэгээд ингээд амьдралд нь ингээд оролцоод ингээд өөрийнхөө ингээд ая таваар байлгах гад тэгээд идэг яг тийм төрлийн хүн байна. Сал гэх классик Reddit юм. Энэ дээр гэхдээ бол би бол угаасаа тэр нь батлагдвал яаж батлах вэ? Яг л ингээд устгаа delete дарах жахт нь барьж авдаг юм бол ер нь яаж барьж авах юм тийм үстэй. Барьж авах. Тэгэл тэнгуут тэгээ юу гэж порно үзэж байна. Тэгээд нормал хариулаад Марус хариулт дээр гардаг жоок шиг юм хэлсэн байхгүй. Порно үзэж байна. Хин ер нь одоо цагт компьютер дээр порно үзэж байгаа. Би тэрийг олж үдээрээ гэсэн. Хин одоо компьютер дээр энэ манай 90-25 он 2025 онд компьютер дээр порно үзээд байгаа бэ гэх. Хамгийн ер нь яг үзчихсэн бол хизээш найз өхөндөө хэлэхгүй штэ. Тэгээ угаасаа тэр чинь ингээд порн үзэж ингээд хилэн гоо тэр чинь ингээд угаасаа яриадлаа. Тэгээ тэгэнгүүт угаасаа бараг хэрэлдэх шалтгаан болно штэ. Ер нь бол тэгэхэр чин хэлэхгүй бичгээ шууд ингээ хилчгээр бол угаасаа амар сэжиг бүхий. Угаасаа өөр юм. Угаасаа л өөр юм хийжсэн нь ойлгомжтой. Тийм баг. Тэгээд тэр хамгийн diabolical тэр нөгөө цагийг нь сэрүүлэхийг нь магадгүй өөрчилсөн гэдэг нь бүр игээд амар diabolical байгаа байхгүй. 15 минут сэрхэж тавсан 15 минутын дараас ирсэн гэж байгаа байхгүй. Тэгээ азар яг хуу тэр өдрөө ингээд асуудал гараагүй яатсан. Гэхдээ тэр бүр ингээд айгүй амар. Тэр бүр ингээд одоо юмыг ингээд би энийг бол өмөрхөө зүгээр ингээд нэг юм кайн зүгээр ингээд ботч бодож байгаад ингээд адреналин амар хөлөө устглаа гэдэгтэр ингээд дараад тэгмхтэй араас нөө би юу хийчихвэ гэж одоо нэг тийм хүнээс гарах магадгүй тэр юм одоо реакц штэ. Тэгэхгүй одоо нэг сэрүүлгийг нь ингээд уцыг нь онгоолгоо сэрүүлгийг нь өөрчлөөд хажууд нь тавьчаад хажуугаар нь орондоо ороод ингээд унтчих гэдэг нь энэ бол serial killer шийдэх үгүйсээ амар надаа энэ залуу байгаад би айсан мэдрэж байна. Нэг тийм амар юу мэдрэмж амар төрлөө одоо нөгөө юм jealous тэ нэг юм амжилттай яваа харагдал тэгж байгаа шүү дээ. Ер нь бол нүдэнд нь өөрөөс нь илүү ухаантай өөрөөс нь амжилттай явж байгаа юм шиг харагдаад тэгээд нэг юм доош нь татж байгаа юм шиг. Тэгээд угаасаа нэг бараг ийм бодолтой байдаг ч юм уу энэ одоо эмхтэй юм байж гэдэг утгаараа яс их сорт. Одоо ингээд тиймэрхүү байгаа юм шиг юм санагдлаа. Тийм тэгээд угаасаа яг энэ магистртаа юу яач бол тэтгэлэг PhD дээрээ тэтгэлэг авна гэд яатсан байсан. Тэгээд тэнгуут ингээд инста сураад өстой амьдрал эхлэхгүй. Одоо ерөөсөө хүүхд чухттай болоод ингээд өстой амьдрал эхлэмээр байдаг. Одоо энэ ерөөсөө ингээд сураад энэ ч дахиад найдвартай 4 жил ингээд надад олдохгүй гэдэг. Эсвэл бас ийм тактик байсан байж магадгүй санагдлаа гинт. Ингээд нөгөө хамгийн өмнөстөө тэгээд сэтгэлээр унаад нэг ингээд амар хүн доош унаа штэ. Тэнгүүт нь ингээд заа гэд өргөж аваад сайн хүн болж харагдах гад. Зүгээр бүх юм зүгээр. Чи ингэ сургуулаа хайсан ч зүгээр би чам таартай. Тийм тактик байсан байж магадгүй. Тэр комментууд дээр нь тийм юмнууд амар их байсан. Нөгөө жирэмслэлтээс хамгаалдаг янз бүрийн юм хэрэгэлдэг бол тэрийгээ ингээд айгуу сайн шалгаж байгаарэ гэдэг. Чи жирэмсэн болгоод чамайг амар юм. Таптж мэдхээр хүн байх шүү. Тэгээд яг тэрийгээ сайн ингээд одоо юу гэдэг чи юм уу тэрийгээ тоолчоод. Тэрийгээ сайн ягаарэ гэсэн амар. Амар юм биш үү. Би нэг тийм хаанаас ч юм нэг тийм уншижсэн шнэ нэг юм гадаадын алдартай юм спортын тамирчтай штэ. Тэр ихтэй нэг сакс максны хойсон баха ингээд бэлгэвчээ аваад явдаг гэдэг. Тийм. Бэлгэвчээ ингээд аваад ерөөсө хогийн сав маавд хайдгуугээд хогийн савнаас нь ухаж гаргаад тэгээд хэрэгжүүлсэн болчихсон. Амар. Яа. Тэр дистрикт тохиолдсон. Дараагийн story r/mids холоос авсан. Охин дүүгээ хиймэл шүттэй гэдгийг нь найзуудад нь хэлснээс нь болж
хүүгээ өөр газар руу явуулсан нь миний буруу. Нөхөр бит хоёр 14 настай, 14 настай охин, 16 настай хүүтэй. Охин маань 8 настай байхдаа маш ховор тохиолддог амны гүндийн халдвар авч шүд буйлн маш ихээр гэмтсэн. Эцэст нь тэр бүх шүдээ алдаж хиймэл шүд зүүх боломжтой болохын тулд их ажиллагаа шаардлагатай болсон. Энэ нь охины маань хувьд мэдээж ойлгомжтой маш хүнд цохилт байсан. Өнөөдрийн хүртэл сэтгэл зүйчд хандаж тусалцаа авдаг. Охин маань энэ асуудлаас болж өөрөөсөө ичдэг. Гэр бүлээс гадна шүдний эмчээс нь өөр хинч найзууд нь ч түүний хиймэл шүдний талаар мэддэггүй. Тэр хүмүүсийг мэдээсэй гэж хүсдэггүй. Тэр хүмүүс мэдэхгүй гэхээ санаа зовдөг бөгөөд бид нарын өмнө ч гэсэн хиймэл шүдээ авдаггүй. Хин нэгэн харахгүй гэж санаа зовдөг. Хүүгийн маань өмнө 7 хоногт хийсэн үйлдэлээс өмнө охин хүү хоёр маань хоорондоо сайн харилцаатай байсан. Өнгөрсөн 7 хоногт хүү маань дүүгээ анзаараагүй байхад хиймэл шүдээ авч байгааг нь нууцаар бичиж гэрт ирсэн байсан найзуудад нь үзүүлсэн. Түүний найзууд нь бүгд түүнээс нүүр буруулсан төдийгүй сургуулийнх нь талан түүнийг байнга шоолж, доогөлж хэдэн 10 хүүхэд түн рүү байж болох хамгийн муухай зүйлсийг мессежээр бичсэн тул тэр бүр утасныхаа дугаарыг солих шаардлагатай болсон. Би өөрийн хүүхдээсээ ийм их ичиж үзээгүй явлаа. Хүүгээ хүмүүжүүлэхдээ хаана алдснаа мэдэхгүй байна. Тэр энэ явдлыг инээдтэй байна гэж бодсон гэсэн. Охиныг минь доогөлж байсан найзууд гэж хэлэхэд хэцүү хүүхдүүдийг би хөөж гаргаад охиноо тайвшрахтан тусалсны дараа би аав руугаа залгаж ирээд хүүг минь аваад явахыг гуйж хүүдээ цүнхээ баглаад зайл гэж хэлсэн. Тэр хоёр тосгоны цаана аав ээж хоёр тосгоны цаанд хоёр тосгоны цаана байдаг манай эцэг их дээр одоо байгаа. Эцэг их маань 2 хоногийн өмнө л юу болсныг мэдсэн. Хүүг сургуульд хүргэж өгөх нь тэдэнд хүндрэлтэй болж эхэлсэн учраас тэд юу болоод байгааг мэдхийг хүссэн. Би бүхнийг тайлбарлахад тэд сонсоод зэвүүцсэн ч хизээ түүний гэртээ буцахыг мэдхийг хүссэн. Би тэднээс хүүг өөрсдийн байгаа газрынхаа сургуульд бүртгүүлэхийг хүсгэд тэд гайхсан ч зөвшөөрсөн. Нөхөр бит хоёр ярилцаад хүүг гэртээ байлгах боломжгүй гэж шийдсэн. Охин дүү нь түүнийг үнэхээр үзэн ядах болсон. Бид эцэндээ хүүрүүгээ утастаж чадахгүй байна. Энэ муухай сонсогдож магадгүй ч бидний харилцаа үүнээс хойш сэргэх боломжгүй гэж бодож байна. Магадгүй энэ нь хүүд хэрэгтэй зүйл байх. Найз нөхөдгүй эмээ өвөөгөөсөө өөр гэр бүлгүйгээр амьдралаа шинээр эхлүүлэх нь түүнийг зөв замд оруулах байх. Эцэг их маань түүнийг 18 нас хүртэл халамжлахад бэлэн байгаа ч биднийг сэтгэл хөдлөлтөө хит автаж ийм шийдвэр гаргаж байна гэж бодож байгаа. Ямар амар юм бэ? Ямар амар юм бэ? Энэ бүр зүгээргээд явах тусам амар болоод байгаа сте. Ингээл oh no гэдэг чинь сүүл рүүгээ oh no гэдэг. Тэгтээ бас арай амар extreme үү? Надад тэгж санагдлаа. Угаасаа хамгийн топ комент нь тэгж байгаа байхгүй. Тийм ээ хүү чинь амар буруу юм хийсэн байна. Амар том алдаа гаргасан байна. Гэтэ энэ хийсэн гэмт хэрэгийнх нь шийтгэл нь хоорондоо таарахгүй байна гэсэн бодсон. Наа ч бүр яг юм хүүхдээ ингээд нэг юм амтаа халаад нэг нь мэдсэн юм шиг мэдгүй. Бүр ингээд тэгээ шууд баг ингээд одоо миний хүү биш. Тэгээ ингээд зүгээр мэдгүй яг нэг тэгж бодгцоо надаа ингээд нөгөө охин нь багасаа нөгөө хүнд өвчнөд байсан болохоор охиндоо ингээд нөгөө амар анхаарал хандуулдаг. Тэнгүүд нь хүүн ингээд амар юм орхигдсон тийм мэдрэмж авдаг. Тэгээ тэр нь ингээд явсаар агаад ингээд хүүн ингээд трийг илэрхийлж байгаа байдал нь ингэж илэрч байгаа. Тэгэнгүүт эцэг их нь ингээд уламжлалгээд харин тийм ингээд ерөнхийдөө бол ерөөсөө нөгөө нэг том хүүхдтэй ерөөсөө эрэхтэй тэр том хүүхдтэй ерөөсөө анхаарал хандуулдаггүй байсан. Тийм л юм шиг. Би одоо жишээлбэл тэр эрэхтэй хүүхдтэйсэн бол энэ юм босны дараа бол би ч гэсэн ингээд эцэг ихтэйг нэг холбоотой гэж бодохыг хүсгүй л. Харин тийм. Одоо яг 18 хүрээл юу болол том болол явангуудаа би бол бас ингэж хөөгдөж туугдаад ингээд угаасаа тэгэл хүүхд юм чинь тэгэл бас тийг штэ ер нь тэгээ тархинд гүйц төгж дуусаагүй байгаа тэгээд угаасаа энэ дээр ингээд бүр яг энэ ээж нь амар бэлэн байгаа сте ингээд зүгээр хөөж явуулаад бүр ингээд энэ бидний хоорондын харилцаа дахиж хизээж ингээд сайжрахгүй гэх бүр ингээд бүр итгэцэн. Тэгэхээр бүр ингээд
амьдралаасаа ингээд бүр таслаж хаяхад бүр ингээд амар бэлэн байгаа даахгүй. Ерөөсөө ингээд одоо ер нь цаашд яах вэ гэсэн юм ерөөсөө байхгүй. Зүгээр ингээд энэ дээр энэ ингээд зүгээр л юм боллоо ингээд өнгөрсөн. Тэгээд ингээд нэг тийм ингээд одоо цаашд ингээд яаж энийг сайжруулах уу? Одоо яаж хоёр хүүхдээ эвлэрүүлэх үү? Одоо ер нь охиноо сургуулаас нь гаргах уу? Хүүгээс аль сургуулиуд нь яах вэ? Ингээд ерөөсөө тийм харилцаа ерөөсөө байхгүй зүгээр ингээ хүүхдээ яаж өөртөөсөө хол байлгах вэ гэдэг утгатай. Блог. Бүх хаягаараа блог яг л тэгж байгаа юм шиг л юу. Харин тэгээд тэр нь амар экстрим санагцсан. Тэгээд тэгэнгүүт яг ингээд охиноо нөгөө ямар амар ингээд sheltered байлгадаг уу тэр нь бас амар мэддэг. Тэгээд тэр нь бас одоо сайнаар нөлөөлөхгүй л үү. Охин нь угаасаа сайн биш шүү дээ. Яаж ч утсан энэ ингээд бүхэл амьдралынхаа турш туулах хэвээр те ийм одоо нөхцөл байдал нь шүү дээ энэ амных нь асуудал нь. Тэгэнгүүт тэрнтэй ингээд яаж ингээд одоо тий нийгэмд ороод тэрийгээ ингээд яаж илэрхийлээ тэрийгээ ингээд тэрнтэйгээ яаж ингээд зохицож сурах вэ гэдэг ч юм уу тэрийг ингээд зааж өгөхгүй зүгээр асуудлаас яаж холдох уу асуудлаас юу нь яаж нуугдах уу тий яаж зүхтах уу гэдэг юмыг л зааж өгөөд байгаа юм шиг надад санагцсан охиндоо ингээл охин нь хэдтэй гэлээ охин нь 14-тэй хүн 16 тэгэхээр нэг амар зөрүүтэй биш байгаа охин нь 8 настайгаас хойш юм асуудалтай болсон. Тэгээ бас нэг удаагүй л. Тийм. Тэгтээ ер нь бол угаасаа яг аав хоёрынх нь бол аимшигтай бүр хоёр хүүхдээ хоёулангийн амар фейлдж байгаа. Яг л тийм. Надаа яг тийм нуцсан. Тэгээ угаасаа яг үнэхээр ийм амар хүнд нөхцөл байдал одоо тэр охин нь ч гэсэн мэдээж амар хэцүү байгаа. Тэгээд угаасаа энэ комментэн дээр хүмүүс бүгд юу гэж санал нэгдсэн бэ гэхээр everyone is the asshole. Тийм ерөөсөө бүгдөө л буруутай. Мэдээж охиноос нь тусна. Охин нь угаасаа одоо зүгээр victim болоод үлдчихэж штэ. Тэгээ тэнгүүт энэнтэй яаж одоо ингээд тэр охины хувьд ингээд энэ асуудлаас ингээд зүхтахгүйгээр те ахыгаа яаж одоо буцаагаад өшөөх үү те яаж буцаагаад ингээд хамт ингээд нэг дээвэр дор амьдрах хэмжээний бие бинийгээ ингээд твчдэг одоо те ойлгодог болох уу тэрэн дээр ингээд ажиллах хэрэгтэй л байна уу гэхээс ингээл тэгэл бие биенээсээ хол байгаал тэгвэл зүгээр ерөөсөө тэр асуудал дээр ерөөсөө ажиллахгүй зүгээр тэр асуудлыг ингээд нэг хаалгыг хаагаад орчихж байгаатай адилхан тэр чинь нэг л хаалгын нэвэл тэндээ тэгэл байж л шүү дээ асуудал нь насан туршдаа тэгэл бие биенийг үзээ ерөөсөө тэр хаалгыг хизээж ойлгохгүй тэгэл тэр чинь тэгээд яаж ч утсан ингээд зөвхөн энэ бол одоо болоод өнгөрөхгүй эн чинь ингээл өөр амьдралынх нь бусад бүх асуудал дээр энэ байн ингээл тавтаал гарч ирээл ах тийм амар шарах болж байгаа юм. Тэгээд тэнгүүд ингээд охиндоо идэгрэх боломжийг нь өгөхгүй байгаа нь надад бүр амар хэцүү санагдсан. Ингээд мэдээж ахыгаа уучлж идэгрэн штэ. Тэгээ тэнгүүд зүгээр үнэхээр байж болох ингээд бүх хүнд хортой үйлдэл хийж байгаа байхгүй. Бараг эмээ өөд нүртэл хортой үйлдэл. Тэмдэгэд бараг хохир. Тэгээ эмээ өөд хүртэл ингээд 18 хүртэл нь хамт байлгана гэснээр бараг тэрнээс хойшоо бид нэр хариуцахгүй шүү гэж байгаа маа шин надаас амар югоос сонссон тэр. Тэгээд тэг яг жоохон барууны талд жоохон соёлын нэг тиймэрхүү те. Хүнд хөрвөл тэгээ шууд ерөнхийдөө манахаас явах хэрэгтэй. Тийм. Өрөөх чинь жим болохлоо. Тийм. Барага тийм ер нь 18 хөрөнгөтэй жим одоо түрээс түлж амьдрам гэдэг. Тэгээд үстэй. Тийм ер нь би бүр энэ дээр нэр үнэхээр хинийхэн ч оронд байхыг хүсэхгүй байна. Яг тэгж л бод. Тэгээд угаасаа 16-тай эрэгтэй хүүхдийн толгоол ерөөс авах юм байхгүй тэнд бол юу? Ганц ч олигтой юм байхгүй. 16-тай эрэгтэй хүүхд байсан хүний өмнөөс илгээд. Тэгээ хамгийн жоохон сонин ингээд 16-тай хүүхд нь одоо ах нь тий дүүдээ ингэж хандж байгаа нь бас үнэхээр амар зэвүүн амар тимснэгцээ. Одоо жишээлбэл нас нь ингээд эсрэгээрээ байдаг заяа нөгөөх нь 16-тай охин 14-тэй хүү байсан бол амар ойлгохоор байгаа байхгүй. Тэрийг хийж байгаа үйлдэл нь үнэхээр энийг нэттэй гэж бодсон болол хийсэн байна гэж ойлгож болохоор байгаа байхгүй. Үнэхээр энэ тэнийг болоод юм хийчлээ гэдгийг ойлгож болохоор тэгмүүд эсрэгээрээ болохоор одоо нөгөө нэг энэ power dynamic гэдэг ч юм уу тэрийг ингээд бодож үзэнгүүт амар сонирн байгаа байхгүй. Амар эсрэгээрээ санагдаад.
Тэгээ ер нь бол яаж эцэг их байхгүй вэ гэдэг. Тийм л 101 гэдэг яг л тийм л стори юм тий. Тэгээ одоо энэ охиноо баг сургуулаас нь гаргаад өөр сургуульд оруулсан нь боловч байгаа байхгүй юу. Тэгэж яаж гэж амар дээшлүүлэл байгаа дахин тиймстэй. Тэгээ дугаасаа амар дээр гадуурхагдсан шүү дээ. Бүр ингээд ямар амар илээ өсвөрсөн. Ялангуяа 14 нас гэхэр чинь яг л бүр амар ерөөсөө амар дээр. Харин тийм. Би одоо лав ингээд гудамжаар явж байгаа өөдөөс ингээд 3.14 охин ирчихвэл би бараг зам гарна шүү дээ. Тэр охтууд тэр өөслүүлэхээс айгүй амар айж байгаа тийм дээрээс доошоо ингээ муухай харцараад яна өмссөн үндид хараа. No. Тэгвэл би тэндээс recover хийх гэж би тэгээд бараг зүгээр замын нөгөө тал руу гараад зам гараад нөгөө талаар явсан бол надад аваагүй тийм. Яа, харин тийм. 14-т банд нэр байвал бүр амар гэсэн. Цаталч байгаа. Соротой бүр амар. Тэ энэ дээр нөгөө нэг надаа ингээд бас амар ерөөсөө яриаггүй юм нь тэр үйлдэл хийснийхаа дараа хүүхэд нь ямар реакшн нөгөө банд нь ямар реакшн гаргасан бэ гэдгийг ерөөсөө яриаггүй. Тэр нь ингээд амар сонирхолтой. Бас ингээд амар одоо юу гэдэг чинь эхлээд ингээд инээдтэй нэг доо тэгээд тэнгуүтэ нөхцлээд ингээд шал өөрөөр эргээд хэлэнгүүт oh no гэдэг ингээд харамсаж байгаа байсан юм уу ингээд өөрөө бас ингээд тэрний хийсүүлээс айсан ч юм уу эсвэл ингээд ерөөсөө бүр ингээд ямар ч ийм эмоцгүй юм уу те гэтээ ингээд бас нөгөө нэг тэр эмоцийг бүр харахч сөхөөгүй байхад нь шууд ингээд хөөцөн юм шиг сонсогдож байна л та өдрөө эсвэл нөгөө чиний түрүүний ярьсан шиг нөгөө дотроо гомдчихсан юм аа ингээд хэллэн гут нь тэрийг нь магадгүй тоож сонсоогүй ч хийж болох юм. Нөгөө яг амар орхигдсон ерөөсөн анхаарал аавч хоёр нь хандуулдаггүй юм шиг тэр мэдрэмж. Тийм. Угаасаа зүгээр энэ тохиоллоор бүгдөө зүгээр шууд сэтгэл зүйч дээр явсан дэр хаа. Гэр бүлийн сэтгэл зүйчгээд гэр бүлээрээ суугаад ингээд баг тэр нь бүр хамгийн байж болох best scenario гэж. Угаасаа энэ гадны хүний яг юм юу хэрэгтэй. Reddit биш. Reddit юм. Охин нь бол угаасаа сэтгэл зүйч дээр явах хэрэгтэй. Хүн бол угаасаа сэтгэл зүйч дээр явах хэрэгтэй. Тэгээ энэ ээж ихтэй үнэхээр нормал биш байна надаас. Ерөөсөө ийм амар шууд ингээд бүр ингээд амар хамаг хувцаа аваа зайл. Бүр чамайг хармааргүй байх, дахиж хармааргүй байх. Би чамайг ингээд үлдсэн амьдралынхаа тур хармааргүй байх гэж байгаа юм шиг хандлага нь амар байгаа таахгүй. Тэгэхээр бас өөрөө амар асуудалтай. Тэгээд нэр ингээд коммент нэр хүмүүс амар тэгж утсан. Энэ эрэгтэй хүүхд чинь ер нь зүгээр үү? Охин хүүхдийг нууцаар бичлэгийг хийгээд байгаа. Наа чин амар эвгүй сонсогч ингээд тэгцэнс. Тэг надад ихтэй тэр нь ингээд амар хүмүүс амар юмыг нэг ингэж Reddit байгаа гэдэг. Харин тийм Reddit comment гэсэн ингээд амар ингээд юм болгоныг ингэж амар задлаад наа чин ингээд хийж байгаа юм одоо юу гэж юм тийм бүх юмны доор үндэс юм юу байх хэвээр гэдэг. Бүх үйлхийн доор юм юмны доотлын ингээд юм давхаргууд байх хэвээр тэгээд. Тийм одоо энийг баг ингээд зүгээр ингээд юмыг ийм жоохон sexual маягтай сувг орж ирээд байгаа сте ингээ те охин дүүгээ эмгтэй хүүхдийг яагаад бичээд байгаа юм гэдэг байдлаар ингээ тэр чинь нэгэл айгуу тэр хүүхдүүгээ ерөөсөө эмгтэй гэж харахгүй л байгаа сте ерөөсөө gender мендер ерөөсөө бодохгүй л байгаа сте American Beauty-гийн нөгөө creepy guy шиг байжсэн юм бэл Хүшрүүтэй бичээд тэгээ уух дүцээс сууж байгаа тийм бас би Арон амураа гэрээсээ яваад гэдэг. Яг угаасаа яг энэ эрэгтэй хүүхэд нь бол угаасаа амар гэрээхнийг үзий яддаг хөө. Тэгээ энэ эрэгтэй хүүхдийн оронд байсан бол бүр амар гомдтолсон. Бүр амар ингээд тэгээ надад ингэ ядаж уушлаарай гэж хэлэх боломж өгөлтөө тийм үстэй. Зүгээр шууд юугүй ачаа явуулчих. Би ингээд намайг ингээд колон гэж. Ямар ч одоо бүр ингээд боломжгүй хүн ямар ч ингээд засрах боломжгүй хүн гэж харж байгаа нь амар муухайгаас тэ. Тэр нь бүр ингэ байж боломжгүй. Бүр ингэ хүн алдсан юм шиг сандаад байгаа байхгүй амар. Тий. Яг үнэхээр муухай юм хийсэн байна л да. Гэтэ үнэхээр тийм амар тухайн үедээ бол ингэ тэгж гүн гүнзгий бодохоор бас биш л байгаа байхгүй юу. Тэгэл ингээл энийг хараа гэл нэг тийм инээдтэй амар импульсив баг тийм юм. Яа, бол үнэхээр биш ээ гэж бодсон. За миний өнөөдрийн сүүлийн стори r/mid-аас авсан. Ёжилсан эмчийн бичиг сургуультаа авч утсан миний буруу юу? Хаа? За
Манай сургууль нэг тэнэг дүрм гаргасан. Ахлах ангийн хэдэн хүүхэд арх ууж байгаад баригдсан болохоор одоо хинч ус эсвэл ямар нэг ундааны савтаа явах ёсгүй гэдэг дүрмтэй болсон. Ганцхан онцгой тохиолдолд нэмчийн гарын үсэгтэй бичгтээ усны сав хэрэгтэй гэсэн заалттай байх. Тэгээд тэр бичгээ багш захиргаанд үзүүлээд тэгээд усны саваа ингээд даваа явна гэсэн. Жил бүрийн эрүүл мэндийн үзлэгийг маань хийдэг эмч маань ээжийн маань хамгийн сайн найзуудын нэг. Тэгээд саяхан тэр бас охиныхоо хамт манад зочилж ирсэн. Би сургууль дээр ийм дүрм гарсан гэж хэлэхэд ээж эмч хоёр маань хоёулаа үнэхээр амар тэнэг инээдтэй дүрм байна гэж бодсон. Эмч маань хүүхдүүдийг өдөржин усгүй байлгаж болохгүй харин үдийн цайн дээр нэлдэв чихэртэй ундаа зарж байгаа нь эрүүл мэндэд маш муу гэж ярьсан. Би түүнээс надад усны сав авч явах бичиг гаргаж өгч чадах хэсгийг асуухад тэр мэдээж болно гэсэн. Тэгээд би маягтыг хевлээд өгсөн. Тэр гарын үсгээ зурсан. Яагаад хэрэгцээтэй вэ гэдэг дээр нь ус бол амьдрал зайлшгүй хэрэгтэй зүйлээ гэж ütсэн. Ээжд маань инээдтэй санагдсан ч бас магадгүй бичгийг маань багш нар тоохгүй байж магадгүй гэж бодсон. Учир нь энэ хэсэг нь тодорхой эмгэг эсвэл нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан одоо тэр юу болохоор хэсэг болохоор яга шаардлагатай байдаг гэсэн. Гэхдээ энэч маань хэрв хин нэг асуудал гаргавал над руу залга тэгвэл би сайн хэлж өгнө гэсэн. Тэгээд би бичгээ сургуультаа авч утсан. Олон багш нар усны сав авч явж болохгүй гэж хэлэхэд нь би надад бичиг байгаа гэд үзүүлдэг. Тэдний олонх нь тэр бичгийг сайн уншаагүй зүгээр хараал өнгөрдөг. Харин хоёр багш л анзаарсан. Нэг нь уншаад амар чанга инээгээд энэ жинхэнэ юм уу гэхээр нь та энэ дугаар руу залгаж болно гэсэн чинь тэгээд инээгээ яваад гисэн. Харин нөгөө багш нь бичгийг хураа авч урж хаяна гэж сүрдүүлээд эмнэлгийн онцгой нөхцөл гэдэг нь тоглоом биш. Сургуулийн дүрмийг тохуурхаж байгаа хэрэг мөн үнэхээр эмнэлгийн хэрэгцээтэй хүүхдүүдийг үл хүндэтгэж байна гэж намайг загинсан. Тэгээд би бол энийг бол нэг буруу юм гэж бодохгүй. Гэхдээ би буруутай юу. Тэгээд би яг энийг сургуулийнхаа нэрийг бол яг хэлэхгүйгээр яг энийг унсан чинь миний нэг сурч исэн нэг сургууль айгу тод нүдэнд уусаа байхгүй. Ингээд ийм айгу тийм сонин дүрмнүүд гаргадаг. Тэгэн гутаа одоо нөгөө нэг basic одоо сурагч нарт хангаж өгөх ёстой юмнууд ерөөсөө байдгүй гэдэг ч юм уу. Одоо сургууль дээр ямар ч инч байдгүй ч гэдэм үү. Тэгээд ингээд усны одоо сам ав байхгүй. Одоо юу гэдэг чинь цэвэр ус мус ууж болохоор тийм юм ерөөсөө байхгүй. Сургууль дотроо одоо юу гэдэг чинь ядаж нэг мухлаг байдгүй. Сургууль дотроо хоолны газар байх нь байгаа. Гэхдээ тэр нь заавал нөгөө захиалга өгч ийж хоол моолоо иддэг. Тэгээд тэр нь ингээд ямар сургуулийнхын таарай. Комент чирээ та. Тэгээд ингээд биеийн тамирын заал байхгүй. Автобусын цугаад нөгөө биеийн тамирынхаа заал руугаа ингээд өөр локейшн руу ингээд явж очиж биеийн тамиртай ордог. Тэгээд тэр бол баг одоо хүртэл баг тэр нь хിവэрэ ч гэж сонсогдсон уу яас. Тэгээд ерөөсөө юу тиймэрхүү асуудлуудтай. Тэгээ зүгээр яг ингээд хүүхдүүдийг яг өдөр чинь нэг өрөөнд тэгэл амар нэг хичээл нэг тодорхой хичээлийг айгүй олон цагаар оруулаад тэгээд ингээд өөр ингээд нэг хүүхдүүдийн сонирхол хөдөлгөх одоо тийм юу гэдэг чинь олимпиадын бэлтгэлэл гэж байна. Тэрнээс ямар нэг дугуулan тиймэрхүү өөр ингээд сонирхлоо ингээд хөөх ямарч боломж байхгүй. Тэгээд ийм сонин дүрмүүдтэй яг нэг тийм тэгээ энэ сториг үнсэн чи яг тэр сургууль айгүй тод нүдэн дарагтаад тэгээд тэр сургууль тэгээд бас усны савнд дээр арх марх хийгээл уугаал идэлээсэн л та тэгээд амар үнэртүүлцээ яваал гэдэг байсан. Тэгээд энэ бол гэтээ угаасаа ингээд сургууль үжиж ямар ч ингээд цэвэр усны ядаж нөө пошигтэй цэвэр ус байхгүй гэдэг угаасаа айгу ийгүү санагдаа. Тэгээ тийм юм ин хангаж өгөх боломж юм бол хүүхдүүдийг тэгэл одоо арх уусандаа ч яах вэ? Тэгэл тэр нь тэгэл баригдэн штэ тэр хүүхдүүд чинь тэгэл улаан цай согтуу байгаад байгаа ч тэгэл баригдэн штэ. Тэгээ бүгдээр ингэж юу яагаад шийтгээ тэгээд ус уухгүй болохоор ч тэгэл угаас тарих толгойч яаж ойлгохтой ажиллах. Яа. Ус гэхэр амар санагдаад ах юм. Надаа ингээд үнэхээр байж боломгүй санагдаад ах юм. Бүр ингээд амар хэрэгцээтэй хамгийн хэрэгцээтэй зүйл ах чаа. Тэгээ энэ яг бичэн дээр яасан амьдрал зайлшгүй хэрэгтэй зүйлээ яг бичсэн байгаа. Харин тийм үнэхээр тэр надад санагдаад ирсэн. Нөгөө нэг тиймэрхүү дүрмүүд шууд өгдөг чинь нөгөө 0 орчуулдаггүй. Тийм хичээлийн дундуур гарч болохгүй. Тийм тэд нар бид нар ч гэсэн ерөөхдөө байж болохгүй шүү дээ. Тэгээ одоо ер нь болсон л ахaltaа гэж би боддоо шүү дээ. Юмсгүй намайг л сургууль сурж байгаад улсын сургууль сурж байгаа үед л ер нь 0 орох
боломжгүй л байсан. Гараа өргөсөн чараг багш нар уурладаг тий. Тэгээд ер нь дараа нь арай нэг гайгүй сургууль руу орсон чинь арай зүгээр болчихсон л доо. Тэгээд дараа нь бүр би нөгөө нэг 50 сурсан. Тэгээд 50-нд очиод гэсэн чинь зүгээр ерөнхийдөө зөвшөөрж авахгүй тэгээд шууд гараа авчдаг. Тэгэлсэн чинь амар юм эрхчлөө мэдэрчсэн амар. Тэрний ингээд ерөөсөө ингээд миний ингээд тархитлагын ингээд тэр одоо дүрм яаж нөлөөлж ирснийг би ерөөсөө ингээд ойлгоогүй явж байгаад тэнд ингээд ийм миний ингээд өөрийн сонголт эрхчлөө юм байна тий би ингээд их эрхтэй юм байна гэдгээ ингээд ойлгосон чинь амар юм сонирн байсан. Тийм тэр бас ингээд амар тодорхой хэмжээнд хүүхдүүдийг ингээд тиймэрхүү дүрмүүд амар бокслж идэг. Ингээд бүр ингээд цаашлаад ингээд юм сэтгэн бодох чадварт нь хүртэл амар нөлөөлж идэг гэдгийг тэгж ойлгож байсан. Ямар ч юм хувь хүн гэдэг юм юугаа амар алддаг. Уус тэрийг хөгжүүлэх боломжгүй өөрөө нөгөө бодох одоо сэтгэхт нь амар нөлөөлдөг. Тэгэл нөгөө нэг юугаасаа нэг шорон моронд чинь тиймэрхүү эрхүүдийн тэгж хурааж авчиж одоо ерөнхийдөө шийтгэж тэгж одоо тархитлаганд нь шинээр нөгөө нэг ингээд тасан хүмүүжүүлэх гэсэн утгаараа ингэж оруулж ирдэ штэ. Тасан хүмүүжүүлдэггүй. Тэгээ ингээд ерөнхийдөө шийтгэж байгаа тийм юу сургуульд хэрэглээд байгаа байхгүй. Тэгээд айгу нөгөө багш нар нь хичээлээ зааж байхдаа суух ирэхгүй суул цалингаас нь хасдаг. Тийм сургууль байсан. Тэгээд за таагараа. Тийм сургууль авсан байхгүй. Коммент дээр бичээрэй. Тэгээд айгу би бас тэгээд саяхан бас тэр сургуулийг төгссөн нэг хүүхэдтэй нэг хэдэн сарын өмнө ярих боломж олцсон чинь тэр төгсөгч бол бас яг нэг миний одоо 10 хэдэн жилийн өмнө сурч ирсэнээс нэг өөрчлөгдөөгүй. Юм хэмэндээ байгаа гэдгийг сонсоод яа шокд орсоо тэгээд яг нөгөө нэг байдаг нэг удирдлагын хүмүүс байгаад байдаг бол өөрчлөгдөхгүй тэгээд удирдлага нь л өөрчлөгдөх байх л та. Тэгээд угаасаа нөгөө нэг гэр бүлийн бизнес болцсон. Тэгээд гэр бүлийн одоо команд сургууль. Dictatorship тэгээд угаасаа нөгөө хүүхэд нь үргэлжлүүлээд залгамжилж байгаа. Тэгэн гот нөгөө хിവэрэ байгаад идэг. Тэрүүд асуудал. Тэгээд яг ялангуяа ингээд нөгөө нэг би яг энийг яасан чи амар тод сансан л да. Нөгөө дараа нь ингээд юутай пошгтой ингээ коридорт нөгөө цэвэр усны савтай тийм сургуульд очиж үзээд ороод тэгээд би ингээд бас яг ингээд нөгөө чиний нөгөө нэг 0 ингээд хүснээрээ орж болдог гэдэг шиг тийм мэдрэмж бол амар авсаа. Ингээд зүгээр ингээд тэрэгтэй нэг юм хоо гэж ингэж хараагүй зүгээр ингээд тархины ардталт ингээд зүгээр ингээд нөгөө нэг юм хальт ингээд процесс игээд өнгөрч ийсэн. Тэгээд тухайн үедээ бол нэг амар юм бодоагүй. Ус байна гэж өнгөрч ийсэн. Тэнгууд саяны сториг үнсэн чи ингээд өмнөх нөгөө нэг тэр юу гэдэг амар ямар юм fucked up байсан нь ингээд анзаарчихсан л та. Нэрээ ус гиснээс бас юу л байсан юм байна. Усны сургуульд сурч чад одоо ихтэй өөрлөсөн гэж магадгүй бас тэгж юм уу усны самавтай явна гэдэг чинь боломжгүй. Бас сургууль дээрээс ус авах нөгөө зориултын юу тавиагүй байдаг байсан. Одоо ихтэй магадгүй тавьсан баха. Одоо нөгөө ус авдаг. Тийм. Карант одоо цэвэр ус гоождаг нэг юм уу гэдэг. Баллонтой ус нэ. Тэгээд тэгэнгүүт яг би нөгөө дараа нь өөр сургууль руу шилжсэн чинь тэнд ингээд байдаг болсон байхгүй. Угаасаа тэгээд ингээд бүр амар ингээд бүх хүүхдүүд ингээд усны самавтай явдаг. Ингээд баг усны самаараа гангардаг тий. Тэгээд ингээд Stanley самнуудаа ингээд ширээндрээ гаргаад ингээд тавьчингууд ингээд багш нар шалгалтын үеэр надад бодвол амар тийм ядраатай юмтай. Усны сав ягаа шалгалт руу оруулахгүй бас бөөмэд амар сонирмс. Усан дээр юм бичиж үзээ. Шипи бичиж үзээ юм уу? Осонгот ингээд хариулт нь ингээд орж ирдэг. Тэгээ шууд ингээд орж ирдэг. Тэгээд хамгийн амар нь улсын сургуульд ингээд ус байгаагүй гэж яриад штэ. Миний тэр хувийн сургууль. Тэрийг бодож үзтээ нар гэдэг. Дахиад хийн төглөө. Яа. Сүүлийн story. Энийг болохоор хоёр subreddit дээр оруулсан байхгүй юу? r/myasshole r/true of my chest дээр оруулсан. Тэгснээ устгацсан заяа. За. Гэтээ уншсан скриншот хийгээд аваад үлдсэн. Ямар амар юм. Тэгээд өөр дахиад юу дэ subreddit дээр ингээ постлсан байхгүй юу? За. Тэгээд за охноо сургууль дээрээ
дээрлэхүүлэх нөхцөлийг нь би зориудаар бүрдүүлсэн. За. Би аутизмтай 14 настай охин хүүхэдтэй. Түүний хувийн ариун цэвэр маш муу. Би түүнийг усанд ор шүдээ угаа мөн биений юм ирсэн үедээ өөрийгөө цэвэрл гэж байнга түүнтэй хэрэлдэж байж эдгээрийг хийлэгдэг. Үнэхээр заваан санагддаг. Цусны толбохаа сайгүй байнга дотор хувцсыг угаагаад л тэр өөрийгөө цэвэрлж чадахгүй байгаагаа ерөөсөө ч асуудал гэж боддоггүй. Би түүнд хэрв чи бохир байвал хүмүүс сургууль дээр чинь чамайг дээрлэхнэ. Үүнээс нийгмийн харилцаагаа эргээд хэвийн болгох хэцүү болно гэж хэлэхэд тэр намайг тоогоогүй. Өнгөрсөн 7 хоногт түүний сарын тэмдэг ирсэн. Би түүний хувцсыг сонгож өгөөд цагаан өмд өмсөхийг зөвшөөрсөн. Би түүний гэртээ ирэхэд өмд нь цэвэрхэн байх болов уу гэж өөрийгөө цэвэрлэх хэсгийг нь харахыг хүссэн юм. Ямар ээ. Түүнийг сургуулийн гадаа буулгахаас өмнө л өмд нь улаан болчихсон байсан. Би чимээгүй өнгөрсөн. Түүнийг ердийнхөөрөө сургуульд нь хүргэж өгсөн. Хэрв тэр энэ байдлаараа үргэлжлүүлэн бохир амьдрал ийм төрлийн нөхцөл байдал түүнийг нийгмийн амьдралд хэрхэн нөлөөлөхийг тэр сурах хэрэгтэй байсан юм аа. Тэр нулимстай гэртээ харж ирсэн. Хүүхдүүд хүнд өршөөлгүй хатуу хандсан. Түүнийг эвгүй өнөр болон өмдөн дээр нь байсан улаан толбоноос болж шоолсон. Түүнийг ийм байдалтай байхыг хараад сэтгэл өвдөж байсан ч би түүнээс өөрчлөлтийг олж харж байгаагүй болохоор яалтай байлээ. Тэр үлдсэн 7 хоногийн хугацаанд өөрийгөө маш сайн арчилсан. Өмдөнд нь ямар ч толб байгаагүй. Тэр өөрөө шүршүрт орж үнэртэй ус цацаж байнга цэцгийн үнэртэй явуулсан. Гэтэл нөхөр маань энэ талаар надтай маргалцсан. Тэр миний хийсэн үйлдэлүүдийг шүүмжилж гомдмоор үгс надад зөндөө хэлсэн. Тэр намайг асуудлыг буруу аргаар шийдсэн гэсэн. Мөн охин маань үүнээс болж үлдсэн хичээлийн жилийн турш зовох болно гэж хэлсэн. Харин би үүнийг амьдралын хичээл гэж бодож байна. Нөхрийн маань зөөлөн хандлагаас ялгаатай нь энэ арга үр дүнгээ өгсөн. Өнөөдрийн ангийн сэдвийг өөрчлөх үү? Асуудалтай ээж нар гэдэг шиг. Яа, энд тэ ямар ээ. Яа, энэ бүр амар. Энэ literally carry яваад тээ. Үгүй энэ бүр яг юм яг үнэхээр кино шиг харагдчихна. Яг тэр сургуулийнх нь гадаа буулгаад тэгээд нөгөө цагаан өмдөн дээр нь ингээд фокуслаад улаан болцсныг нь фокуслаад ээж нь ингээд буруу харж байгаа нэг. Үгүй яг кино шиг нүдэнд харагдаж байгаа байхгүй ямар амар юм бэ? Ингэхдээ бүр амар байгаас тээ. Амар evil мод байгаас тээ. Бүр яг нөгөө нэг юу Tangled лөө нөгөө нэг хүүхэлдэйн киноны ээж шиг. Нөгөө 20-д дүү. 20-д ээж. Rapunzel. Яг үнэхээр л яг Carrie яваад байгаа зүгээр ингээд Стивен Кингийн Carrie гэх кино үзсэн бол. Тэгээд энэ бүр ингээд аутизмтай хүүхдээ энэ хүүхд чинь угаасаа ингээд нийгэмд ороод амар хэцүү амьдрын одоо ингээд тийм гэдгийг угаасаа амьдрал амар хатуу байна гэдгийг мэдсээр байж ингээд од нөгөө нэг унах зөөлөн газар нь болохын оронд эсэргээрээ ингээд амьдралаас төрүүлж хатуу байгаад байгаа байхгүй. Бусад хүмүүс хатуурхаж эхлэх вахт нь өөрөө ингээд яа энэ бол яг нэг цус буцлагдаг стори тийм бүр яг энэний ингээд комментэн дээр манай ээж ч бас миний анхны буули байсан. Ямар амар юм. Энэ 6600 апуттэй. Яа тэгээ ингээд бодонгууд яа үнэхээр баг ихэнх хүмүүсийн хувьд магадгүй эцэг их нь анхны буулинууд нь байдаг. Гэж яг амар бодогдсон. Тэгэл энэ бол үнэхээр амар санагддаг. Амар юм энэ ээж өөрөө юм жоохон бас асуудалтай хүн юм шиг санагцсан. Одоо нэг тийм бас юм нарциссист биш одоо ямар нөхцөлийг хэлхийг мэдэхгүй нэг тийм амар cold хүн байгаа байхгүй юу? Амар юм жоохон psychopath талтай гэх юм уу? Sociopath ч юм уу? Нэг юм тэрийг ингэж яриад байгаа байхгүй юу? Үр дүнгээ үзүүлсэн энэ төргээд нэг юм сонин амар хүүтэн calculated нэг юм компани ажиллуулад тэгээд ажилтаа яаж ингээд сайн ажиллах уу гэдэг тийм янз бүрийн арга барил ашиглаа тэгээд нэг үр дүн гаргаж авах байгаа юм шиг тэгэж хандаад байгаа байхгүй амар юм ерөөсөө ингээд хэрхэн их ашиг хурдан хугацаанд олох вэ гэж байгаа юм шиг нэг тийм байдлаар ингэж амар энэ асуудалд хандаад байгаа. Түүнээс чи ингээд ийм юм ингээд хийвэл охин маань ингээд насан туршдаа ер нь ямар болох вэ одоо те энийг ингээд яаж эргээр энэ асуудлыг шийдэх үү ингээд тэгхгүй зүгээр ингээд энэ ингээд
угаасаа ихтэй комментэн дээр амар хэлсэн байлээ. Аутизмтай охтууд ерөнхийдөө биений юмтайгаа ингээд амар их тэгж асуудалтай байд юм байл л дээ. Яагаад гэхээр нөгөө юм тэрний им sensory issue гэдэг гэсэн. Одоо нөгөө ингээд пад мад хийгээд тий янз бүрийн юм хэрэглэн штэ ариун цэврийн хэрэглэл. Тэгэхээр тэр нь ингээд амар тухгүй байдаг ч юм уу. Тэр нь ингээд амар мэдрэг тим юмд амар мэдрэг болохоор ингээд ерөөсөө хэрэглэх дургүй байдаг ч юм уу тий. Тэгээ тэгэнгүүтээ нөгөө нэг бас асуудал нь юу вэ гэхээр одоо нөгөө одоо ингээд ер нь common sense гэж ярьж байгаа одоо бид нар ингээд ер нь шууд ингээд би муухай өнөртөл хүмүүс намайг муугаар хэлнэ гэл common sense штэ. Тэгээд ингээд тиймэрхүү юм social одоо тийм юмнуудыг ойлгодгоо. Тэгээ тиймэрхүү асуудлуудыг ингэж би ингүүл хүмүүс ингэж хандна гэдэг ийм common sense-нууд ерөнхийдөө ингэж холбож ойлгож чаддгүй гэсэн. Тэгээ тийм учраас ингээд ерөнхийдөө нийгэм рүү ингээд зүгээр байгаагаараа ингээд яваад орчдөг. Тэгээ тэгэнгүүт тэрнээсээ болоод ингээд шүмжлүүлээд тэгээд гадуурхагдаж эхэлдэг. Тэгээ бас ингээд ерөнхийдөө амиа хорлох магадлал энэ төр нь ердийн хүнийхээс 10% их байдаг гэд. Нөгөө гадуурхагддаг учраас. Тэгээ тэгж яхад ингээд тийм амар нийгэм рүү орох жоог мэдсээр байж иж ингээд төрүүлээд хайшин бусад хүмүүс цохохоос өмнө би зөхиод авъя гэж байгаа юм шиг. Тэгвэл сиксага бүгд. Сиксага бүгд тийм юм яриадсэн шүү дээ. Бусад хүмүүс дээрлэх чахаар би дээрлэх чи гэсэн ч лөө би хайрлаад дээрлэхсэн. Юу гэдэг нэг юм бэ? Бусад хүмүүст хүчрхийлүүлчих вэ гэж бодоод хариг ядгсан ингээд тийм яриадсэн. Тийм юм яриадсэн шиг тийм л хайр байгаад байна. Энийг please бас тайлбарж өгөөрэй. Make sense of it. Яг тийм л байна. Энэ бол үнэхээр бас амар unacceptable гэсэн. Тэгээд хүмүүсийн коммент ингэжсэн. Үлдсэн хичээлийн жил гэлтгүү энэ сургуульд сурах үлдсэн хугацааны турш энэ явдал түнд түүг болгоно. Өөрний коммент дээр манай ихч аутизмтай бас 1-р ангид байхдаа дээрлэхүүлж байсан. Тэр одоо 18-тай хэрнээл одоо хүртэл тэр явдлыг мартдаггүй. Хүмүүс түнд хэрцгий хандснаас болж тэр одоо ч бүх зүйлд эргэлзэж сэжиглэх гээд байдаг. Угаасаа тэгээд энэ бол үнэхээр амьдралын шарах. Тэгээ иймэрхүү юмнуудыг ялангуяа одоо тэр өсвөр насны хүүхдүүд мартдаг байхгүй. Харин одоо нэг хүүхд нэг факт л шүү дээ. Тэр их чинь мартахгүй тэгэл одоо тэрүүгээр нь хоч моч өгчдөг ч гэдэг юм уу. Тэгээд дандаа тий одоо улаан өмдөлт гэж байгаа ч юм уу. Угаасаа ерөөсөө амжилт гаргасан энтриг ерөөсөө тийм сайн юмнуудыг санддаг байхгүй юу? Дандаа нэг муу болоод өнгөрсөн. Одоо нэг тийм баг юм нэг тийм заваан түүх мөнхнүүдийг амар сайн санддаг байхгүй юу? Тэгээд тэгэхэд энэ түүхийг бол насан туршдаа тэр сургуулийн хүүхдүүд мартахгүй. Тэгээ бүр 30-40 жилийн дараа reunion болоод нөгөө уулзсан ч гэсэн энийг ярина. Энэ бол угаасаа ингээ мартахгүй. Энэ чинь амар юм сургуулийн legend story болчихж байгаа байхгүй. Гэт тэр олон хүүхдүүдийн дунд ингээ тэгээ алхаж ийн гэж бодлоо. Тэгээ амар өнөр мөнөртэй бас байсан юм шүү л. Тэгээ бүр ёо энэ бүр үнэхээр carry заяа. Тэгээ нөгөө нэг Стивен Кинг нөгөө Carrie бичиж байгаа та. Ангийнхаа охноос сэдэлсэн юм байна л да. Ангид нь нэг юм одоо нөгөө дээр үед болохоор ингээд хүмүүс чинь ингээд өдөр болгон хуцаа солиулт гэхгүй өмсдөг нэг хэдэн хуцтай тэрийг ингээд халууслал цэвэрлээд өмснө. Тэгсэн чинь тэр ангийнхан тэр охин болохоор юу нээр хэцүү амьдралтай. Тэгээ ганцхан л хувцтай нэг подолог нэг өмөттэй тэрийг бүтэн жил өмсдөг. Өдөр болгон өмсөд амар заван болно шүү дээ тэр чинь. Тэгэл бүр ингээд амар өнөрмөнөртэй тэгэл ер нь тэрнээс болоод амар дээрлэхүүлдэг. Тэгж жаад хичээл 100 болоод тэгэл ингээд буцаад хичээл орж байгаа шүү дээ намар. Тэгсэн чинь шившин ингээд амар гоё хувцтай ирсэн юм байна л да. Юу бөөмсөөл юм шин гадуураа юм кардиген цам цонц ингээд амар гоё хувцлал ирээл. Тэгээд тэгсэн чинь улам илүү дээрлэхсэн гэж байгаа юм. Ингээд хүн чинь ингээ бодохдоо нөгөө кинон дэр тиймэрхүү юмнууд амар болд нь шүү дээ. Ингээл glow up болоод нөгөө дээрлэхүүлдэг нь ингээл амар гоё болоод ирэнгүүт ингээл нөгөө төл нь хоо. Яг амьдрал дээр тэгж хүлээж авах. Жилээ авсан чи хот гэсэн юм шүү дээ. Амьдрал дээр тэгж хүлээж авах байхгүй. Харин эсрэгээр ингээд бүр ингээд амар ингээд өөрийгөө ингээд өөрчлөх гэж те чи ингээд бид нар шиг ингээд бид нартай адилхан гэж ойлгуулах гэж ингээд хичээж байгаа чинь ингээд улам дургууг нь хүргээд улам дээрлэхүүлэх шалтгаан болдог байхгүй. Чи яс ингээд хуцаас солиод бидний нэг болчихно гэж бодсон уу? Матчигээ шууд доош унгаж байгаа байхгүй. Тэгээ тэгсэн гэсэн. Тэгээ тэнгүүтээ хамгийн өрөвдмөр нь тэр охин
тэр хувцас үлдсэн жилийн турш ингээ өдөр болгоо юмсан. Яа. Тэгэхээр ингээд гэрээс нь нөгөө нэг ерөөсөө л өгдөг ингээд нэг мөнгөтэй. Тэгээ тэрийгээ чи энэ бүтэн жил өмсөх хувцас аваарай гэж өгдөг. Олон жилийн дараа тэгээд Стивен Кинг ингээд тэр эмэгтэйг яасан бол гэж сургалсан чинь амиа орлоод нас орцсон гэд. Тэгээ ерөнхийдөө тэр эмэгтэй тэр ингээд тулгуурлаж Carrie-ийн дүрийг бүтээж исэн. Тэгээ энэ аутизмтай энэ хүүхд ингээд биний юмтай ингээд одоо амар хэцүү юм шиг ингээд бицэн маас тэ биний юм гэдэг юм аутизмтай хүүхдэд амар хэцүү байгаа юм шиг. Тэгээ яг яривал миний бодлоор бүх охтууд хэцүүсэн баха. Ялангуяа одоо магадгүй арай жоохон энэ талаар нээлттэй ярилцдаг болсон байж магадгүй. Арай хичээл сайжирсан ч юм уу те. Эрүүл мэндийн хичээлээр бол юу ч сурдаггүй байсан. Тэгээд би бол ингээд зүгээр ус руу ингээд зүгээр орж байгаа юм шиг л ингээд орж ирсэн ерөөсөө ингээд ямар ч юм мэдээлэхгүй. Тэгээд ингээд ерөнхийдөө нөгөө trial and error гэдэг нь штэ. Тэгэж ерөнхийдөө яах ёстой, яаж энийг зохицуулах ёстой гэдгээ өөрөө тгий сурч ирсэн. Тэгэл бас зөндөө олон удаа тэгэл ерөнхийдөө ингээд нөгөө нэвтэрч исэн тохиолдлууд бас байдаг. Тэгээ ингээд сургууль дээр тэгвэл бас амар хэцүү шүү. Тэгээ би бас амар азар надад тэр тохиолдож исэн үе нь өвөл ахгүй юу. Тэгээд ерөнхийдөө ингээд тэгэж амар гүн нэвтрээгүй гэх юм уу. Тэгээд ингээд ерөнхийдөө хүр төмөрдөг гэл ер нь амар тухайг тгий зохицуулж исэн. Түүнээс ч тэгэл тухайг надад амар хүн дээр хэлгийн чинь хинд хэлхийн мэдгүй ерөөсөө ингээд нөгөө цаанаасаа ингээд нөгөө ямар ч юм одоо нөгөө зааварчилгаатай ирэхгүй шүү дээ энэ чинь. За тэгвэл ингээд ийм тохиолдолд ингээд тийм ерөөсөө тийм байхгүй тэгээд мэдхгүй бас нөгөө бодвол нөгөө үеийнхээ хүмүүс ч баг хэлхээс ч штэ ингээд төрүүлээд ирсэн юм уу сүлээд ирсэн амтгүй ерөнхийдөө тийм юмнаач ер нь их ярьдгүй байсан. Би л тийм охтууд гэж ямар ярьжсэн юусэн байхгүй. Яа. Тэгээд ерөнхийдөө өөртөө тохиолохоор тийм хэцүү байдгийг мэдсээрэж өөр хүн тохиолдонгууд нь трийгээ шоолон заяа. Тэгээ нэг яах вэ нөгөө тэр чинь нөгөө нэг шоолох ёстой юм шиг яг ингэж бодогддог. Чимээр үйлдэл хаахаа тэр ичмээр нэг юм сүргийн нөгөө менталити гэдэг шүү дээ. Тэгээ яг угаасаа бүгдээрээ инээлжүүл дагаж инээлдэг тийм. Тэгээ тэгэнгүүт яг ингээд тэр насан дээр дээрээс нь ингээд аутизмтай байж ахт нь энэ бол үнэхээр нэрээ харгас хандсан байгаа хгүй. Яг л тэр харгас гэдэг үг л яг ингээд амар яг таарсан шиг санагдаж байна. Өөрийнх нь талд байх ёстой, өөрийнх нь талд хамгийн түрүүнд зогсох ёстой хүн нь өөрөөс нь уралдчихж байгаа. Энэ уралтыг би л насан туршдаа бодож амьдрнаа. Үнэхээр олон жилийн дараа ингээ хүүхэд нь өөрөөс нь зайгаа бариад те амар холдоод хүндий байвал би л гайхгүй. Тэгж тэнгууд жоохон гайхдаг аав ээж нар байдаг те. Ингээд яагаад хамаагийн маа зориулж яаж чадна. Яагаад алгуулчихгүй тэгээд те. Яа. Тэгээд өнөөдрийн стори амар байлаа. Амар байлаа. Ялт ч юм нөгөө одоо юу гэдэг чинь хоёулаа өмнө ингээд өөр сэдвүүдээр ярьж байхад одоо хоёулынгийнх нь туулж үзээгүй юмнууд айгүйх байсан гэх юм уу? Одоо тэгэнгუთ яг 10 жил өсвөр нас гэх тэгэнгуთ ялтчгүй яг үнэхээр яг туулаад аль аль нь туулаад үзсэн юмнууд болохоор магадгүй яг өөр тохиолдоогүй ч гэсэн иргэн тойрны хүмүүс тэрийг харж исэн болохоор яг ингээд амар in real тэгээд муухай янз бүрийн жоохон магадгүй repressed байсан ч юм уу юм дурсамжууд толгой молгоод бол хальт орж ирж мэрч байгаа тийм дугаар боллоо. Тэгээд 9 сарын 1 за энэ дугаар орох үед бол яг 9 сарын 1 бол өнгөрцөн байх бах. Тэгээд чиний хувьд 9 сарын 1 би яг чамайг одоо энэ олон жил дэргэдчин байж гэж харсан хүний хувьд бол чамд бол 9 сарын 1 айгуу гоё л өдөр байсан бах те. Юу гэсэн үг байсан? Ер нь тэгээд хичээлдээ сургуультаа явна гэдэг ингээд баярлаад ингээд 8 сарын 31-ний орой бол ингээд айгуу ингээд тогтолтой маргааш ингээд гоё шин одоо юунда үзэг балмалтай гэдэг. Надад бол ер нь тэр нөгөө шин үзэг бал дэвтэр шин цүнх нөгөө тиймэрхүү юмнууд нь гоё лсэн л та нөгөө тийм юмнаас аим кайф авдаг те. Тэгтээ ахлах ингээд ороод ерөнхийдөө амар алуулт шүү дээ. Зүгээр гинт тэгэл алуулчт юм л шүү дээ амарсан уу. Би яг тэрийг амар санд юм. Би бол бүр яг ингээд амар юм
8 сарын дундаас эхлээл ер нь бол crash out хийж эхэлдэг хүүхдээс аахгүй яг ингээл нөгөө годомжинд ингээл нөгөө хичээлийн шинэ жилийн хэрэгсэл зарж ийн марж ийн ингээл үзэсгэлэн болоод баахан тийм дэвтэр ном бичиг хэрэгийн үзэсгэлэн гараал ирэнгууд би тэрийг хараад шууд аргалдаг. Тийм хүүхдээс тэгээд яг нөгөө тэгэл яг нөгөө жил болох албатай шиг ингээл нэг финал авдаг. Тэгэл тэгэн гутаа ингээл хичээлийн жил талдаа оронгууд нөгөө финал наалгуулж өгсөн зүгээр ингээд цүнхэн дотор нэг үзэг ингээд үс явж идэг. Үзэгтэй байвал юм уу? Үзэгтэй байвал их юм тийм болчтойс. Тэгээд тэр яг саяхан нөгөө тэгэл ангийнхаа охтуудаас үзэг зээлээ л. үзгийг буцааж өгөхгүй тэгэл тэр чи тэгэл үзэгний өрөнд ороод ангийнхаа охтуудтай флирт хийгээл. Тэгэл юм ууга нөгөө чирнэл мөрнэлээ сорж байгаа залгиж байдаг. Энэ надад бага гэдэг нэг юм амаа гэдэг хэрэг болж байна. Надад яг тийм болчихсон. Би тэгээд яг яасан чинь саяхан нөгөө нэг ихтлгүүрийн уртлын нөгөө фантам дээр нөгөө юу болцсон үзэсгэлэн гарцсан. Тэгээд тэрүүгээр би ингээд явж исэн чинь нөгөө нэг хүүита санаа алдаад яагаа вэ гэдэг дуу явж байгаа байхгүй. Тэгээ би тэр дууг ингээд багтаа амар үзээ яддаг байсан. Надаа яг ингээд 9 сарын 1 нэг сургуулийн гадаа ингээд ангиангаараа ингээд зогсдөө штэ. Тэгэн гут ингээд тэр дуу ингээд найдвартай явдаг. Тэгээд ингээд нэг юм тэр нэг юм 9 сарын 1-ний тэр өглөөний тэр нэг фреш тэр агаар амар дотор мохаруулмаар заяа. Тэгээ яг ингээд нөгөө шин ингээд нөгөө цагаан цамцаа өмссөн болохоор тэр нь ингээд бийд ингээд сууж өгөөгүй ингээд амар юм хатуу ингээд амар uncomfortable. Тэгэн гут ингээд тэр дуу ингээд ядаргаатай ингээд амар нөгөө нэг шири спикерээр ингээд явдаг ингээд үй та санаа алдаад яагаа. Тэгээ тэрийг сонсоод ингээд fuck энэ догстэй үзээ явчих гэл ингээд зогсож идэг байсан. Тэгсэн чи би ингээд сая ингээд тэр доо ингээд явсан чи ингээд өөр байдлаар үзээ ядаад тийм үү. Нөгөө доон дээр нь гарч байгаа хүн нь би өөрөө болцсон. Хүүхэд насаа дурсаад санаа алдчихж байгаа нь би өөрөө болцсон байсан байхгүй. Тэгээд би ингээд oh no ямар амар хөгшөрцөө бэ гэдэг яг тийм мэдрэмж аваад тэгээ энэ дуу тэгэхээр ер нь хинч enjoy хийх боломжгүй биш үү? Enjoy хийх боломжгүй дуу юм шиг байл. Тэгээ би бүр яг ингээд тэр юуны доонд ингээд зогсцсон ингээд эргэн тойронд амар бужигнаа яг кино шиг ингээд юм намайг төрөө бүх юм ингээд slow motion болцсон юм шиг ингээд нөгөө дуун ингээд яваа тэгээд амар тод тэр нэг юм дурсамж яг орж ирсэн. Яг нэг тийм муухай 9 сарын 1-ний нэг тийм юм сэрүүхэн мөртлөө нэг өдрөө нэг муухай сургуулаас гараад тэрээр халуун болчихдээ штэ. Яг нэг тийм агаар тэгээд нэг юм муухай дотор муухай. Тэр санаад орчин да тэгээд ер нь бол угаасаа битүүрийн подкастыг сонсохоор ингээд хин нь ямар сурагч байсан угаасаа тэгээд ойлгогддог хөөг. За тэгээ өнөөдрийн дугаарыг сонссон баярлаа. Аутизм энтрийн талаар ерөнхийдөө жоохон мэдлэг муутай болохоор тэгээд тэр тал дээр нэмэлт мэдээлэл өгөх хүмүүсээ ойл коммент дээр бас бичээд хэлээрээ хуваалцаарай. Би бас нэг амар мэдхгүй сэдвийн талаар мэддэг юм шиг ярьсан байх үү дээ. Тэ харин тийм засчлаарай. Тэгээд дахин хэлээ битээ ерөөсөө сэтгэл зүйч юу тий энд хэлж байгаа зөвлөгөө ингээсээ тэгээсээ зүгээр хувийн бодол шүү. Битээрээс бол зөвлөгөө хизээж битээрийн энэ дээр ярьж байгаа зөвлөгөөнүүдийг ер нь хэрэгжүүлээд ирэхгүй шүү. Битээрийг зүгээр яг нэг юм background noise гэж хүлээж авах бол ер нь зүгээр. Гэр мэрээ сэвэрлж явахдаа ингэ зүгээр тавьчихдаг тийм л тэгжэл төсөөлдөө ш. Нэг амар ингээл зориод ингээд сонсоод идэг гэхээр жоохон гайхаад идэг. Тэгээ бүр нэг автосан тэгээд нэг юм background noise шоу байдлаар зүгээр унтахтаа ингээд тавьчихдаг. Тэгээд цаад нь хаа гэж сууж. Тийм байл. Тэгтээ ингээд унтчихад сонсвол ингээд миний ядаргаатай инээд амар сэрээдэг гэж. Үгүй хаа. Жаахан ингэ байжсэн даа тэгээд хаар гээд яг тавтаа уддаг гэж боддог л. Амар хотлоос намайг миний инээдэг магтаараач гэж байна. Комментэн дээр. За тэгээд энэ дугаарыг сонсон баярлаа. За дараагийн дугаараар уулзъя баярлалаа. Шинэ жил хичээлийн шинэ жилийн мэнд үргэлж яа дахиад.